Сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Бид хоёр яг ийм подкаст хийж явах лайфтайм хугацаанд яг нэгнийхээ төрс өдөрт зориулаад зөвхөн эсөөг таньж мэдэх, зөвхөн аандааг таньж мэдэх гэсэн зорилготой 2 дугаар хийя гэж ярилцаад эхний дугаар маань амжилттай хүрсэн. Тэгээ энэ удаа би тэгэхэд аандагийнхаа төрс өдрийг тохиолдуулаад би энэ дугаарыг штэ All About Anda гэж нэрлэсэн. Oh my god. Хариулахгүй гэж байна. За, кофе ууцээ юу аа. Яна сандарч байна. Чи нөгөө ихний спешиал дээр маш өндөр босго тавьсан байлээ. Oh my god. Би тэр дугаараа бүр ингээд сая энэ дугаарыг бичнэ гэж бодохынхаа өмнө тэр дугаарыг ингээд 2 3 үзээхгүй. За. Тэгсэн чи бүр үнэхээр перфект байсан заяа. Oh my god. Тэр асуултууд үнэхээр гоё. Тэгээд яг нэг юм яриаг авч явж байгаа байдал мэдлгээд үнэхээр гоёс. Тэгээ би бүр ингээд сандраад. Эхний хэсэг болохоор speed Q&A. За. Хамгийн түрүүнд орж ирсэн сэтгэлдээ хариулахыг хичээгээрэй заяа. Андагийн нэр тэгээд хүмүүс чамайг юу гэж дууддаг вэ? Миний бүтэн нэр болохоор Гарамханд. Тийм тэгээд хүмүүс болохоор за бараг 90% нь Анда гэж дууддаг. Тэгээд үлдсэн 10% нь ажил хэргийн холбоотой хаяа нэг уулзсан хүмүүс нэг Гарамханд гэдэг бүтэн нэрээр дууддаг. Тэгээд ингээ Гарамханд гэж дуудуулахаар амар эвгүй байдаг. Өөрөө бодож байгаа юм шиг. Гарамхандаас Анда гэдэг амар юм өөр нэр байгаа шүү дээ. Тэр нэрний стори нь юу юм бэ? Манайх надаас 3 ах. Тэнгууд ингээд нэг амар насны зөрүүгүй. Тэгээ би дөнгөж төрж ийн гэхэр чин агаа нэг 3 4-тэй байсан маа штэ. Тэнгууд ингээд хиллэн зүвшрээгүй гэх юм уу. Тэгээ ингээд намайг болохоор хандаа гэж дууддаг гэрийнхэн. Тэнгууд агаа хээ үсэг хэлж цэцдэг байсан юм шүү. Тэгээ ингээд андаа байсараа. Тэгээ сүүлдээ аандаа болоод тэгээ бүр ингээд яг миний бүтэн нэр шиг никнейм. Обвиэстэй мэдж байгаагүй юм. Гэтэ аанда ч нэг чиний нэрний нэг хэсэг юм дээ штэ. Би бүр ингээд Гарамхандаас өөр нэр гэж боддог байсан юм байна. Тэгээд гармаа хандаа гэж дуудуулдаг гэсэн бол эвгүүлэх. Гармаанд яжгаад аандаа болсон байна. Тэнгүүд одоо ер нь бол бас нэлээдгүй хувь нь аандааны шүү дээ. Тийм. Аандааны ханаас гараад ирвэ. Аандааны 9 өсөхгүй юу? Амар хөрхөн 9 ингээд нөгөө хамт ажилладаг байхдаа хүмүүсийг ингээд нэг юм өөрийнхоороо дууддаг ингээд Добоо гэдэг нэртэй хүмүүс Добоши болж байна. Тэг ингээд өсөө намайг Анданы гэл нэг юм асуухтаа ингээд Анданы гэл авир тэгж асуудаг. Тэгээд ингээд Instagram нэрээ би амар их солидог байсахгүй. Ингээд яг надад гоё таалагддаг нэр байхгүй. Тэгээ байжсэн чинь гинт Анданы гэдэг нэр амар хүрх юм биш гэд тэгээд Instagram, YouTube дээр Анданы гэдэг нэртэй алсахгүй. Nice decision. Амар хүрхэн нэрээ. Хамгийн анхны social account-ны чинь нэр ямар байсан бэ? Тэгэхээр high top байж болно, Yahoo Messenger байж болно. Oh my god. Амар инээдтэй. Энэ яг нэг өнгөрсөн дугаартай амар холбогдол юм байна. Миний болохоор Анда гэдэг нь одоо бол 2 атаа шүү дээ. Өмнө нь болохоор Анда гэдэг 1 атаа. Тэгээд JILY гэдэг Анда JILY @yahoo.com байсан байхгүй юу? За. Тэгээд Анда нь яг миний нэр. Тэгээд J нь болохоор тухайд ингээд нөгөө 8 дугаар ангид нэг хүүхэдтэй үерхэд гэж ярьсан да. За. Тэрний нэр нь Жижиг яг бас никнейм нь Жижиг. Тэгээд Жижиг I love you. Гэж нээжсэн. Айлын хиддэг хүүхэд вэ? Айлаас хідүүлээ вэ? Би айлын баг 2 эгчтэй 1 ахтай. Ах эгч нарын хооронд насны гэп их үү эсвэл амар ихтэй. Манай том эгч чинь баг манай ээж байж болохоос үеийн насны. Тэгээд баг эгчээсээ ч би нэлээд зайтай. Тэнгууд агаатайгаа л ойролцоо. Тэнгууд ээжийг бас нэлээд нөгөө хин хүүхэд гэж ярьдаг лүү дээ. Тийм тэгж гарсан. Баг хүүхэд. Хэдэн оны, хэдэн сарын, хэдэн төрсөн бэ? Би 97 оны 2 сарын 9-нд төрсөн. Цагаан сараар төрсөн. Шиний 2-нд. 2 сар төрсөн хүмүүс жахаа юу гэдэг юм шиг байна. Цагаан сарын өмнө хойно гэдэг. Мэргэжил төгссөн сургууль. Шүтээсийг бизнесийн удирдлага маркетинг гэж төгссөн. Одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа юу? Ямар ажил хийж байгаа вэ? Одоо болохоор би яг төгсөөгүй байхдаа л яг мэргэжлэрээ ажиллаж эхлээд. Тэгтээ яг зүгээр мэргэжил гэхээс илүү үзүүлэх үйлчлэгээ талдаа баг одоо хэд хичээл юм бэ? 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд ер нь тасралтгүй л яг мэргэжлэрээ ажилласан. Миний ихэнх цагийг авдаг ажил бол яг ийм
креатив салбартаа зүйл үйлчлэгээ талдаа ажилладаг. Хажуугаар нь зав чөлөө гарвал яг хувьдаа ийм жижиг бизнесүүдийн эздэд гэх юм уу зөвлөгөө өгдөг маркетингийн. Өөр хажуугаар нь хийж байгаа юмнууд гэвэл подкастаа хийдэг, дэлгүүрээ ажиллаулдаг. Андагийн дуртай өнгө. Яг тийм цогсон өнгө байдгүй мэлээ бодглохлоор зүгээр бүх өнгнүүдийн нэг юм зөөлхөн талынх нь бэби талынх нь өнгнүүдэд ер нь дуртай. Тэгээ баг дургуугээ нэрлүүл айгу юу ногоо өнгө ногоо чирнэлийн ягаа тийм өнгөнд нэг дуртай ш. Андагийн дуртай машин. Нэрийг мартчихжээ. Би ямар ч байсан миний заавал авна гэж боддог мөрөөдлийн гэх юм уу машин болохоор юм Raptor Thunder энтер гэдэг шиг нэг юм ачаатай амар том бигтэй тийм машин. Амар том дугуйтай. Тийм дугуйтай. Тэгээ би тэндээсээ буугаал. Тийм машин мөрөөддөг. Тэр машины стори нэмэр хөөрхөн. Бид хоёр ингээд 100 нэг аялах гад явж илүү. Тэгснээ зам зогсчихсан анда яг нэг машиг заасна. Энэ миний мөрөөдлийн машин. Миний зургийг дараад өг. Тийштэй дарханд явж ирсэн шүү дээ. Тэгээ энийг авна гэд нэг зураг өгдөө шүү дээ. Хөр. Тэгээ тэрийг яг ингээд нөгөө өмнө дараа гэсэн зургийг хоёлаа удахгүй харах байхаа тий. Вау, нэр тийм ээ. За андагийн дуртай хоол. Хамгийн түрүүнд орж ирж байгаа нь манай ээжийн хийсэн цэвэн. Би цэвэнд амар дуртай заяа. Гэхдээ ингээд гадуур цэвэн идэхээр жоохон муухай цэвэн ихтэй. Тэгвэл ээжийн хийж өгсөн цэвэн. Амар гоё тийм. Ээж хийх нь чухал юм байна тий. Ээж хийх нь чухал. Тэгээ бусдаар нөгөө паста маста гэл янз бүрийн хоолн дуртай. Тэгээс дургуугээ нэрлүүл амархан бах. Өөхгөө хоол левел ер нь асуудал. Тэгвэл андагийн хамгийн сайн хийдэг гарын хоол. Оо, спагетти штэ. Бүр ингэ нүдэн анаад хийн. Тэгвэл хүн болгон амар дуртай. Тэгтээ мэдгүй. Ойрынх нь л гоё байх гэж идд юм уу? Хүн болгонд тийм гоё юм уу мэдгүй л. Андагийн ингээд үнэхээр төвчж чаддгүй зан чанарууд юу вэ? Яа, хэлсэндээ үрдгүү хариуцлага хүнд амар дурггүй. Бүр үнэхээр дурггүй. Тийм бол тийм үгүй бол үгүй гэж хэлчихэж байгаа шүү дээ. За тэгтээ хүний амьдралд юу ч болж болно. Тийм нь явандаа үгүй болж болно шүү дээ. Одоо жишээ нэг ажил ярьчлаа гэхэд за гэд надад хэлчихсэн байлаа. Тэнгуут заа ингээд явандаа амжихгүй болчлоо sorry гэд хэлчихгүй хин хүмүүс амар таг болдог. Тэгэд би яг тийм занд үнэхээр дурггүй. Тэгэд ингээд ойр дотныхноосоо ч ихсэн ингээд хүсдэг юм. Ингээд надад амлалт өгсөн бол тэрэндээ хүрэх заяа. Одоо жишээ нь гэрийнхнаараа тэгээ ээж мэж за мараа салхинд гарна шүү гэд хэлчихвэл би яг салхинд гарахаа л хүлээ. Тэгвэл ээж ингээд за залхуу хүрээд энэ боллоо гэвэл уйлан заяа. Яг нэг юм хэлсэндээ байх, хариуцлагатай байх. Яг тийм биш бол үнэхээр амар дургүй. Аннагийн сонсох дуртай подкаст. Яа, ер нь бол юу? Хүлээлгийн өрөөний хоёрын хийдэг бүх подкаст нь би амар дуртай. Тэр хоёр яг юм подкастыг амар төгсөйдөг хүмүүс шиг надад санагддаг байхгүй юу? Ингээл подкаст болгоных нь эхлэл төгсгөл нь өөрсдийн гэсэн дуутай. Тийм гот ингээд одоо чинь харанхуй өрөө гэвэл тэр хоёр ингээд гадаадд байгаа монголчуудын тухай ярьдаг штеп. Тийм гот ингээд Монголдо очиод ингмээр байна энэ төр гэсэн тийм дуутай. Тэгэл тэр нь яг харанхуй өрөөгөө төлөөлдөг гэл ер нь яг тэр хоёр подкастыг ингээд дараагийн түвшинд хүргэсэн хүмүүс шиг санагддаг. Тэгээд одоо болохоор яг хамгийн гоё дуртай сонсож байгаа нь тэнэг подкаст гэх тэр хоёрын зүгээр л хавбацдаг дугаар идэг. Андагийн дуртай YouTube сууг. YouTube ер нь үздэг үү? Амар үздэг хэрнээ надад ингээд тэр нь л амар дуртай гэж үздэг юм ер нь л байхгүй юм бэлээ. Би тэгээд тийм сууг. Яг подкаст бол яг подкаст гэдэг утгаараа YouTube-ийн сууг ингээ үзээд суудаг сууг ер нь бол байхгүй. Гэхдээ би гадаад YouTuber амар баг үздэг. Монголынхан бараг бүхэл контентийг үздэг баг. Тэгээд юм яг тэр гэж хэлэх юм бол байхгүй. Андагийн сүүлийн үед үзсэн хамгийн гоё кино. Вау. Сүүлийн үед үзсэн нь муухай байна уу? Үгүй амар олон байна. Тийм үү? Тийм. Цагаан сарын амралтаар нэг кино үзээхгүй. Амар хүрхэн кино. Тэгээд тэрний нэр нь болохоор 18 Next to Beyond Beautiful Days гэдэг нэг кино хийсэн. Ийм Тайван кино. Арт кино. Тэгээд амар хүрхөө. Маш гоё лоуки кино хийсэн. За тэгвэл Андагийн байнга тавтаж үздэг, үзэх болгондоо үздэггүй кино. Сүүлийн үед Emily in Paris болсон юм уу? Ингээд нөгөө юу яхад хоол мол итгэхэд нэг юм үзэх юм хайгаад ингээ хоолоо идэхэд эхэлж чаддгүй шүү дээ. Тэр үед Emily in Paris тавьчихна. Тэнгуут би оройос ингээд харанхууд унтаж чаддгүй. Тэнгуут ингээд зурагтаар нэг юм үзэх туртай юм гарч ивэл зүгээр байдаг. Тэгэл Emily in Paris тавьчихна. Тэгэл ер нь альч ангиас нэг хэлээд үзсэн амар гоё идэг. Андагийн хувьд номер 1 K-драма. Хөөх би тэ K-драма ер нь
Айгу баг утсан мөлий. Тийм. Үдсэн дундаас нь. Хөндийн өргөлтийн даг нь Кимбокч уу. Амар хөрхөн тий. Нэг өдрийг ийм олонний танил хүний амьдралаар амьдарч үзье гэдэг одоо боломж гарч ирлээ гэж бод. Хэн байх вэ? Кендалл Женнер. Нэг ромком кино руугаа ороод тэндээ ингээд амьдрнаа гэвэл ямар кино ах вэ? Ромком. Шууд нөгөө эсрэг талынхын дүрийг бодсноо хинтээ амьдрах уу гэж бодогдоод байна. Хинтээ дийл хийж чадах уу гэдэг. Вау. Before Sunrising. Before эхний анги нь юу лээ? За яварсан Before Sunrise гэх триложи гэдэг шүү дээ. Тэрний эмэгтэй байхаас. За Анна биеийнхээ аль хэсэгт хамгийн дуртай вэ? Надад дуртай хэсэг авин олон байгаа. Аа. Бүгдээ сонсъё. Эхнийх нь болохоор би нүдэндээ амар дуртай. Нүдний өнгө бас хэлбэр хоёлаа амар гоё юм шиг надад санагддаг. Тэгээд нүдний маань өнгө бүр мэдгүй хэрэг надад уралсан байвал миний нүдний өмнөөс хизэж бодохгүй байх гэж би боддог. Тэгээд дараагийнх нь болохоор уруул. Миний уруул ингээд ойртоо тарахаар амар тийм нэг тийм болбраа нэг юм гоё зузаан уруул шиг санагддаг надад. Тэгээд хөлөндөө бас дуртай. Одоо ирэхгүй юм ааш. Амар гоё харагддаг төрлийн хөл юм шиг надад санагддаг. Мөрөндөө бас дуртай. Мөр маань гоё тэгшхэн. Тиймэрхүү байна. Ингээд Аннагийн нүдийг манай сонсогчдод дундаас тэгж боддог хүмүүс байж магадгүй л эхлээд танилцсан хүн ингээ линз юм уу гэж боддог. Тэгээ би бас анх танилцаад Аннагийн нүдийг линз гэж боддог байсан зэрэг. Тэгээ ингээ хараад ирсэн чинь бүр ингээд линз чинь нэг юм эрмэгтэй байдаг штэ хүрээнд мэдэгддэг штэ. Тэгээд биш байгаа. Энэ чиний нүд юм уу? Тэгээ Андагийн хөлтэй бүр үнэхээр бүр юу ч ярихгүй заагүй. Oh my god. Энэ би энэ тамирчид дундаас хамгийн царайлаг гэж боддог тамирчид. Oh my god. Эдгээр ингээ хүмүүс амар санал нийлдэггүй. Би тэгтээ Devin Booker гэж боддог. Тэг хүмүүс амар син улаацартай муцартай гэдэг. Хөөр хийштэй гэж юу? Амар царайлаг штэ. Юу хамгийн тухгүй болгодог вэ? Тодорхойгүй байдал. Ингээд хүнч вэ, нөхцөл байдалч вэ, ер нь тодорхойгүй байдал амар тухгүй болгодог. Чамайг хамгийн өөртөө ихтэй болгодог зүйл. Би ер нь бол хамгийн ихтэй байдаг үе нь ажиллаж байхдаа амар ихтэй байдаг өөртөө. Би угаасаа нэг чадна болгоно бүтээн гэдэг одоо ер нь юу яг ажлынхаа аль ч хэсгийг хийж байгаа хамаагүй ер нь өөртөө амар ихтэй байдаг. Тэгээд яарч байгаа, гэрээсээ гарч байгаа. Тэнгүүд ингээд за ядаж нүүрээ бодчих юм бол гээд ихтэй болчихно. Ядаж үсээ хандчих юм бол ихтэй болчихно. Эсвэл ингээд нэг юм гой хувц өмсчих юм бол гэдэг ч юм уу. Бараг хувц цахаад гадуур хувц ээж магадгүй. Андагийн зүгэндээ байн авч явдаг зүйл юу вэ? Сам авч явдаг. Тэгээд уруул өнгөлөгч авч явдаг. Хувцсны шүүгэнд тэгвэл заавал байх ёстой гэж боддог хувц юу вэ? Сул джинс. Тэгээд цагаан ханцуутай цамц. Сул цахтай захгүй. Яг одоо чиний өмссөн байгаа шиг хэрнээд цагаан өнгөтэй. Аннагийн яг нэг юм iconic гэж боддог хувцлалт байна уу? Ямар нэгэн celebrity энэ тэнд өмссөн байж болно. Эсвэл чи яг бодоод яваад идэх ч юм уу. Notting Hill гэдэг кино гэж штэ. За тэрний нөгөө Julia Roberts-ийн нэг юм сахин гадуурхтай нэг юм Vogue стилийн гэх юм уу. Тэр хувцас ингээд би дүр болуулаас тэр юмхтэй болох юм байна гэдэг. Тэр яг ингээд хэрвээ насаараа тийм хувцас өмсөх гэвэл тийм хувцас өмсөх юм байна да гэж бодсон. Хувцлээсийн киноны дүрнээс тэр хаа. За тэгвэл яг одоогоор Андагийн худалдаж авах гэж бодсон wishlist-үүдийн номер 1-т нь юу байна вэ? Нэгдүгээр би Dyson-гийн өсний сенс эсвэл Dyson-ийн тоосорч гэсэн хоёр юмыг ингээд зураас татаад бичсэн байгаа. Тэр хоёр байгаа юм. Хоёр тийс өөр зорилготой ирнэ айл нэг нь юм уу тийм. Яг санаанаас гардаггүй магтаал. Би ингээд хүмүүсээс ингээд шууд магтаалаас илүү тэр хүн ингээд намайг магтаж байгаа магтахгүй байгааг мэддэхгүйгээр нэг юм хэлжүүл би тэн дундаас нь өөрөө ингээд магтаал болоо сонсчвол илүү баярлагдав. Магтаал болгож тэрийгээ сонсчвол гэх юм уу. Энэ хүн ингэж хэлж байгаа л намайг цаанаа тэгж бодд юм байна да гэж хэлсэн юмудад илүү баярлагдав. Тэгээд одоо яг санаанд нь орж байгаа юм нэг юм. Санаанд шууд орж байгаа нь юу л вэ? Би нөгөө дүнгиж ажилдаа орчоод миний хамт ажиллаж байгаа яг нэм ижил насны хүмүүс надаас өмнө нь орсон ажилдаа. Тэгээд бүгд юмаа хийгээд сурцсан амар туршлагатай. Тэгээд би яг тухайн цаг үедээ өөрөө амар мягаар мэдрээд засахгүй. Ингээд нэг л болохгүй байгаа юм шиг. Тэгэл өдөртлгуудтайгаа нэг таарахгүй байгаа юм шиг. Би энэ ажлыг хийж чадахгүй байгаа юм байна гэж бодоод тэгээд би ингээ гарах шийдвэр гаргацсан. Тэгээд ямар ч гэсэн шинжил болох гээд байдаг, ажлын шинжил болох гээд байдаг, орох уу, яах уу гэж бодож байгаа. Чи орчихоо тэгээд
анхны чинь ажлын чинь шинжил үсттэй мэдтэй гэ. Тэгээд нэг орсны. Тэг би тэр ажлынхаа шинжилээр шилдэг ажилтан болсон. Тэгэл би хөө ямар сэний намайг ингээд шилдэг гэж тодорхойлгоц би ажилласан юм бах та гэж бодоод тэгээд тэрнээс хойш би ажилдаа амар дуртай болсон. Нэгэн заяа ингээд хүссэн хэмжээний хөрөнгө оруулалт чи өгөө гэд гараад ирлээ гэж бод. Тэгвэл чи яг юу хийх вэ? Би үйлчлэгээний газар нэх бах гэж бодож байна. Хоол нээж газар байж болно. Ер нь ингээд хүнд ингээд сервис үзүүлэх амар дуртай хүн юм шиг байна. Хүнд ингээд сервис үзүүлээд тэрийгээд тэр хүний баярлж байгааг харах амар дуртай юм шиг байна. Тэгмүүд яг тийм ямар нэг байдлаар сервис үзүүлдэг бизнес нэх баг. Тэр юм амар кози нөө Шангрилагийн бици контер гэдэг штеп. Тэр шиг юм ингээд амар нийт юм шиг ирнэ гоё. Байнгын хүнтэй байждаг. Андагийн инстаграмын заяа search feed дээр зоолттой гарч ирдэг 3 төрлийн контент юу вэ? Холливуудын од тийм папарацци стрит стайлны папарацци бүр байн гарч ирдэг. Тэгээ сүүлийн үед яагаад ч юм нөө юунууд амар их гарч ирдэг болцоо лээ. Им селф кэртэй холбоотой им дизайн оруулсан постэр мостер тиймэрхүүнд амар гарч ирдэг. Тэгээд яг им маркетингийн талын, креатив талын юмнууд амар их гарч ирдэг. Дандаа хүмүүс ингээд амар их буруугаар ойлгодог зүйл байна уу? Гэхдээ үндэ яг чи тийм биш. Би яг ингэж бодоод байна шүү дээ. Одоо ингээд подкаст хийж байгаа болохоор би ингээд яг хамгийн л тухтай хүнтэй байгаа учраас ингээд яг миний бүр ингээд уг зан ингээд гарч байгаа шүү дээ. Тиймээс яг удамжаар магадгүй ингээд хальт тааруул надтай. Эсвэл зүгээр намайг нэг газар байхыг харуулч юм уу? Эсвэл ингээд зүгээр хөнгөн харилцаа яриа өрнүүлээд үдсэн хүн юу вэ хандаа шал өөр хүн биш. Энэ подкастаас ямар амар өөрийн их зантай ингэж магадгүй ах гэж би бодоод байдیں۔ Ягаад ч юм миний нэг юм гадаад төрөх жоохон хуурцсан болов эсвэл нэг юм мэдгүй би амар хиндэ амар хүндий харагддаг байх гэж боддог. Тэгээ ингээд яг яриа өрнүүлээд үзвэл болно би дэжгүй л дээ. Ий дэжгүй. Яг зүгээр өнгөцгөн харуул жоохон хүтэн харагддаг гэж магадгүй. Гэхдээ би яг өөрийгөө тийм амар хүтэн хүн гэж бас боддоггүй маа. Би өмнө нь яагаад тэгдэг байсан юм болоо гэж ингээд гайхдаг зүйлс одоо байна уу? Энэ мадаа нэг speed Q&A юм байсан. Одоо зүгээр take your time Q&A. Би одоо ч хийдэг. Зөө энэ зүйлийг тэгээд яагаад бол яагаад гэж гайхаж байгаа. Би юмны амар цагийг тулгадаг. Тэгээд цагийг тулгадаг гэдэг нь би дедлайнасаа ингэж хоцроохыг хэлэхгүй яг дедлайнда тулгаж өгөх юм байдаг. Тэгмэд ингээд тарих бүр ингээд амар ажиллаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ яг болно цаг хугацаа хангалттай байгаа. Тэр цагтаа багтаад хийвэл болно боломжтой юм шиг. Гэхдээ л би яг өмнөх шүнэн суугаад хийхээрээ мэдгүй хүмүүс амар таалагдаад идэг тэр хийсэн юм. За ингээд хийдүүлээ. Жохон ice break хийж чадсан баха гэж найдаж байна. Тэгээд хоёлаа одоо нэг жохон deep dive хийж хагаад эргээд нэг бас хөнгөн хэсэг рүү орно заяа. Би болохоор ингээд юм таймлайнтай явбал манай сонсогчдод илүү таалагдах юм болов уу гэж бодсон. Тэгээд хоёлаа яг юм андагийн бүр ингээд жижигхэн андаа байснаас эхлэе гэж бодлоо. Жижигхэн андааг чи бидэдэд ингээд нэг юм төсөөлөх үз ярьж байгаа ч нэг ийм хувцсан дуртай байсан ч юм уу те ийм тоглоомор тоглолтог байсан гэх мэтчлээ. Би ингээд багийнхаа юмнуудыг амар баг сандаг заяа. Багын маань юмнуудыг сануулдаг хүмүүс нь манай гэрийнхэн. Ингээд нэг юм бид хэд чинь бөөндөө амар баг уулзна. Тэгээ бөөндөө уулзах үедээ тэр гэрийн бүх асуудал болон бүх аз жаргал нэг юм бий байдаг юм шиг надад санагдаж байхгүй ингээд андаг асуудал ярил миний л асуудал яригдчихэв. Гэр бүлийн хурлаараа. Тэгэл ингээд нөгөө түүх мөх ярил миний л тухай яригдчихэв. Тэгээд яг тэрнээс л ингээд яг багтаа ямар хөвгт байснаа ингээд сандаг байхгүй юу зөрүүлээ. Тэнгуут яг манай гэрийнхэн болохоор намайг нэг юм амар туранхай заяа. Тэг бор сайртай. Тэгээд за энэ одоо хэдэн насны юм ярьж байгааг үл за нэг 7-8 үе юм байна. Тэгвэл нэг бор амар сайртай. Тэгээ нэг юм иршүүд андагийн хийдэг юм ингээд төрник гэдэг та нэг юм шаттай шат шиг төрник гэх юм уу. Тэг тэн дээр ингээ яг сармөгчин шиг байж идэг гэсэн ингээд нааг яриад байдаг байхгүй. Тэг тэрнээс яг миний анхны би нэрээ тийм хүүхэд байж мэж гэж ингээд санаанд ордог. Аль юм баг болоод ч тэр угаасаа л яг юм аль юм багуудын нэг юм юу байгаа шүү дээ. Ирхэлж өссөн гэдэг шиг. Манай гэрийн хувьд тэр чинь ингээд яг амар баян затгалан биш. Гэхдээ нөгөө юм хоёр итгэхгүй хоосон хонохгүй гэдэг нэг тийм айлууд байгаа шүү дээ. Гэхдээ би эзэж бүр ингээд юу гарч төсөөгүй. Ингээд манай гэрийнхэн бүх юмыг надад ингэж зориулж өсгсөн. Тэгээ ингээд багаас л ээжийн хэлдэг байсан юм ингээд манай юу хоёр ихч чинь том болохоор ингээд аль хэдийн тусдаа гарцсан хамаг баг бахад тэнгуут ингээд одоо ээжээс ингээл яг та юуны төлөө амьдарч ин гэвэл одоо андагийн л төлөө амьдарч байна
гэж хариулдаг. Яг тийм их сэтгэл гаргаж хүмүүжүүлсэн өсгсөн хүүхэд юм шиг одоо санагддаг. Бага ангийн андаг төсөөлвөл нэг юм. Би ер нь баг дундаа ангидаа бүр амар тийм жоохон хинхэг бол биш юм аа. Баг ангидаа ямар ч байсан ангийнхаа альч ангидаа манай ангийнхан тийм муу сурдаг байсан юм уу? Ямар ч байсан л би ангийнхаа хамгийн он сурлагт нэсэн заяа. Тэгээ ингээ ангийн дарга марга хийдэг нэг тийм охтууд байдаг да. Ангийнхаа хөвгүүдийг өмөлөн гутачаал амар зодж моддаг нэг юм. За одоогоор л ер нь жоохон нөгөө бүли ингээ багшийн нэг юм урт саваа маа байвал багшийн өдөөс хичээлээ хий гэж мэгэл яадаг. Тэгээ нөгөө талаар багш нар амар юу яадаг. Итгэл өгдөг төрлийн тийм хөвгтэйсэн баг та. Шилжсэн стори маань жоохон байд стори байдаг. Тэр зэгтээ явах те жоохон хөвгтийн алдаал гэж би боддог л доо. Тэгээ тэрийг орхичих. 5-аас шилжээд 6 дугаар ангидаа би Монгол 3 руу ороод тэгээ Монгол 3-т ороод тэр анд болохоор нэг юм жоохон том болцсон нэг юм өнгөрсөн дугаар дээр ирсэн шиг нэг юм жоохон хин нэгэн сайн мэн гэдэг нэг юм сонсцсон жоохон эмгтээлэг талтай болж малсан байх. Стил гэхдээ яг юм ангийнхаа хүүтийг цоддаг. Гэл толгой болохоор чи тэнийг юм уу гэж хичээлээ зодох гэдэг юм уу ер нь л. Тэгээд нөө нэг ингээл писимисийн тоглож штэ хүүхдэд алуу болчихсон. Тийм готл амар завтай ингээл хичээлээ тарчаал писинд бити тоглоодаа гэл писинд очиж хөгөөдийнхээ ар мараас гүдэг нэг тийм ах байсан. Тэгэл бас нэг юм ангийн дарга марга эсвэл ангийн он сурлагтан морлогтан гэдэг нэртэй. Гэтэ одоо гайхаад дим би ингээ ангидаа он сурдаг ус ирнэ хитцээч сургуулийнхаа олимпиад ч юм уу сургуулийнхаа яг дүнжиг салтанд дээгүүр байж үзээгүй. Тэгэхээр манай ангийн сурлага жоохон таараа байсан юм. Би тэгэл мэдгүй би мэйл гараад байгаа ирнэ ангийнхаа он сурлагтан ингээ яваад идэг гэсэн амар сайн. Яг хичээл ангиас бусдаар би нэг юм амар сүртэй social lifeтэй хүүхд бол байгаагүй. Үргэлжлэлийн тал дээр ч тэр бусад зүйлсүүд дээр ч тэр зүгээр яг ангидаал байж идэг. Тэгээл нэг ангидаал нэг юм дуу чимээхтэй тийм охин байсан. Тэгээд 9 дугаар ангиа төгсчүүд надад нэг боломж гарч ирээд 1 жил хуваараа яэштэй бэлтэж агаад тэгээд арай эрт их сургуульд орох орлоо. Тэгээд яг яэшт бэлтэж их сургуультай ороод 16 тайда шүтээсийн намайг яг орж хаад гитэмс гэж байсан хгүй тий. Гитэмс болохоор нөгөө компьютер техник менежмент лөө тийгоот ингээд эрэгтэй эмэгтэй яг юм 50-50% тай амар гоё сургуульд орж ирсэн байхгүй юу. Нэр тийм ээ тий. Тийм технологийн талынхан, бизнесийн талынхан. Гэл тэгэл анх ороод вау одоо эмэгтэй хүүхдүүдийн стил юм байт юм байна шүү дээ. Гэл ингээд нэг юм амьдралтай танилцаж эхлээл заяа. Гэхдээ тэр үед ингээд яг стил тогт анхаардаггүй. Ер нь яг өөртөө анхаардаг төрлийн хүүхд байгаагүй юм шиг одоо санагдаад тийм хичээлээс бусдаар. За тэгэл 1 2 3 дугаар курст ерөнхийдөө хэвийн байжгаад яг ингээл сургуультаа эсвэл ангидаа ингээл гоцгоороод байгаа юм, онцгоороод байгаа юм байхгүй. Гэхдээ муу сараад байгаа юм байхгүй. Тэгэл өөрийгөө болгоол хичээгээл ингээ байж идэг. 3 4 дугаар курст орсон чинь ягаад ч юм ингээд нөгөө хамт байгаа орчны нөлөөлөл нэг юм стил гадаад төрхөндөө илүү анхаардаг болоод би бүр 1-р курс хүртлээр үсээ нэг ч задгаа тавьж үзээгүй заяа. Чи хидтэйгээс нүрээ авах бодсон бэ? Баг 3 дугаар курсээсээ л. Тийм ингээл үс хүмүүс задгаа тавих нь амар сонин санагдал дандаа боож явж мавдаг заяа. Тэгээд ягаад ч юм 3 дугаар курст хажууд байгаа хүмүүс сургуулийнхан айгүй гоё хувцлаад ирэхээр угаасаа юм хувцас анхаарахгүй болоод үзлээ юм шиг. Тийм. Тэгээд тэрнээс хойш надаа ингээд хувцлалтай амар чухал юм шиг санагдаж ирсэн баг. За тэгэл 3 дугаар курстээ арай итгэвтэй байсан. Гэхдээ тэр нь ийм сургуулийнхаа хувьд биш, анги дотор л бас ийм итгэвтэй хөрхөн байгаа л. Мэдгүй би яг ийм хөрхөн алтан дундчлах хүүхдээсэн юм шиг. Одоо санагдаад байна шүү дээ. Ажилдаа ороод харин яг ийм хийж чаддаг юмтай болоод ирэхээр хүний бодож сэтгэж байгаа зүйл тэгээд ийм өөртөө итгэл тис ондоо болдог юм шиг. Яг одоогийн аанда тэгээд их сургуульд байгаа аанда ч юм гээд явал бүр яг ийм зан төлөвийн хувьд магадгүй аавраны хувьд бүр ингэ тис ондоо. Тэгээ одоо бас нэг боддог юм заяа. Ингээд хүндчээ ингээд нэг юм хүмүүжил байгаа шүү дээ. Хүмүүжил гэж юм байгаа. Гэрийнхэндээ амар баярлж явдаг нэг зүйл байгаа юм шиг надад санагдахгүй юу? Тэрний юу вэ гэхээр намайг ер нь яг 16 нас хүртэл манай гэрийнхэн бүр ингээд амар хорд цагддаг байсан заяа. Бүх юм дээр. Үерхэл хүнтэй харьцах, гарч тоглох ингээд жоохон бахад ингээд манай нөө найзууд амар гадаа тоглолдог заяа. Бид ингээ гадаа тогломоор байж ээж гарахгүй. Тэгэл ингээл хувц мөвцний алтар болчихно гэл ингээл
Тэгээ өдрийн очиг гарan заяо. Тэгээ гарахаараа алга болчих. Аргагүй шүү дээ өдрийн очиг гараад байж. Тэгээд ингээд бүр өглөө гараад шөнө орж ирэн заяо. Тийм гот ээж гарах болчих. Чи ингээд нэг гарахаараа орхоо мэдхгүй. Тэгээ ингээд бүх юмд амар хориод цагтаа ихтэй. Тэгээл яг ингээд ээж нэг юм завгүй байх үед ээжийг орлох ингээд харуул хяналтын гэдэг шиг манай бага ихч том ихчнэр байждаг. Тийм гот ингээд юусоо яг юм гэрийн хязгаарлалтаас гартгүй 16-наас хүртлээ ингээд шийдвэрийг 100% гэрийнхэн л гаргана бүх юм дээр. Тэгээ тийм болохоор ийм элдв юмд орооцолцсон магадгүй тийм юм өстой байдгүй байж магадгүй. Тэгээд яг 16 хүрээл ингээд би том болсон уу? Тийм ингээд намайг ингээд яг сул тавьсан зав. За чи 16-наас хүрчлээ. Яг надад тэгж хэлээгүй. Гэхдээ одоо болсон процессыг бодглохлоор 16-наас хүрээл манай ээж гэрийнхэн за одоо бид нар чадах бүхнээ хийсэн. Тэгэд одоо энэ амьдралыг чи өөр аваад яв гэд яг их сургуулийн 1-р курст орсноос хойш тэгсэн юм шиг санагддаг заяа. Яа тэгэхээр 16 наснаас хойш хийсэн бүх шийдвэр гаргалт 100% минийх байсан. Мэргэжил сонголт, ажилд орох одоо юу ч үдийн мөнгөө цуглуулж хагаад юу авах, хинтээ үерхэх, тэ гэртээ хэдэн цагт ороод яах мах ингээд бүх юм миний шийдвэр болж байгаа чинь тийм ингээд яг л би өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа юм шиг тийм гоё боломжийг надад өгсөн юм шиг санагдаад байхгүй. Бараг ингээд амар хоригт одоо 20-нд шиг байсан хөвгт чинь 16-наас хүрээд ингээд сул тавьчихаар ингээд хэсэг ингээд бас жоохон паниктэй заяа ингээд бас ингээд нөгөө нэг ингээд хүмүүжил ерөөсөө өөрөөс мань гартгүй юм билээ л те болохгүй юм болохгүй тийм ингээд болохгүй юм хийж болохгүй зааг амар сайн гарч байгаа тийм. Тэгээ ингээд ерөөсөө хит сул тавьсан ч ингээд элдв юм хий гэсэн ч өөрөөс маань тийм юм угаасаа гарахаа болчдөг. Манай гэрийнхний бас ямар хүмүүжил юм мэдгүй би ингээд ийм хууль дүрм заяа нэг ийм цагдаа сэргээл шүүх одоо юу гэдэг нэг ийм одоо хуулинд амар захирагдаж амьдэрдэг заяа. Бүр ингээд амар сайн иргэн гэж. Тийм би аягүй сайн иргэн заяа. Яагаад тэгэхээр ингээд хэрвээ энийг хийчвэл би ингээд одоо цагдаа сэргийлэх одоо юу ч гэдэг ингээд тимнаас бүр үнэхээр айдаг заяа. Тийм болохоор тимнаас аль болох хол байхыг боддог. Элдв юмнаас 4 курст ороод яг манай ээж нэг юм гэрээсээ хол амралтанд ажиллахаар болоод тэгээ ингээд ээжийн цалин мэлэн бүгд надад ирдэг ингээд мөнгөтэй цагтай заяа. Тэгээ ингээд стил яг нөгөө юм паникасаа одоо юм сул тавигдсан паникасаа гарахгүй 1-2 дугаар курст бол би тэгээ стил яг дараахан л байсан. Тэгээ ингээд нөгөө жоохон томроод нэг 19 мөс 18 хүрээд эхэлсэн чинь ингээд орчны нөлөөллөөрч тэрөө бас ингээд жоохон өөр юм хийж үзэхтэй ингээд нэг юм караоке орж үзэх мүзэх заяа. Нэг юм. Тэгээ анх удаа ангийнхантайгаа би караоке орсон байдаг байхгүй. Тэр хэддүгээр курс ээ? 3 байна уу 4-р курс. Бараг 4-р курс хаад. Ингээд нэлийн хойшоо 4-4 курсээ тийм үзэж байгаа байхгүй. Тэгэл ер нь нөгөө талаараа ингээд 3-р курсээс эхлээд нэг юм итгэвтэй болоод эхэлсэн чинь ингээд нэг юм гэртээ хонхоо болж молоод заяа. Тэр нь гэхдээ ерөөсөө хонохгүй ах шалтгаан ингээд нэг юм олимпиадад бэлдэн гэдэг нэг юм сургуулийн хажууд татвар байранд биднэрт нэг юм өрөө гаргаад өгчин. Тэгээ тэнд бэлдэж гинөө бэлдэхгүй байх нөө хинт чамаагүй тэнд тэгэл нэг 5 6 хогтууд ингээл хоппазаал. Тэгээд ингээ хичээл тарч мараад намайг шууд ирмэр гэж хинч хэлэхгүй болохоор чи ингээд хичээлээ тараад нэг газар ингээд юм хийх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрөөд тэгээ ингээд тухайд ингээд сургуулийнхаа юунд гуанцанд заяа бүр ингээд хаан хатал ингээд ширээн дээр суугаал юм яриад байж идэг заяа ингээд тэгээд тухайн ингээд 4-р курстэй анхныхаа найз залуутай болчихж байгаа. Тэгэнгუთ ингээд тэрнтэйгээ хидцээ уулзах гэж гарах марах манай гэрийнхэн үнэн хамаагүй болоод ерөөсөө ингээд нэг талаараа надад амар итгэдэг. Өөрсдийнхөө бас хүмүүжүүлсэн арга барилд итгэдэг байх. Одоо миний одоо бүтээсэн амьдрал гэж байгаа шүү дээ. Тэр амьдралдаа ингээд харамсахын аргагүй угаасаа би өрөөл тэр шийдвэрүүдийг гаргасан. Тэгээ нөгөө талаараа ингээд яг миний насан дээр хин нэгний аль хэдийн бүтээсэн байдаг зүйлс надад байхгүй. Гэхдээ нөгөө талаараа хин нэгэнд байдгүй юмнууд надад маш их байгаа. Тэр нь яг юм амьдралын гоё туршлагууд юм шиг. Яг тэр нь үнэхээр амар баярлууштай маш гоё одоо хүмүүжүүлжээ гэж би гэрийнхэндээ хэлмээр юм шиг. 16 хүртэл нэг юм жанжин шоумын дагуу нэг жоохон чангараар явсан байж тээ. Тэр хооронд нэг тийм зөрчил үүснэ үү? Гар марах чинь гарахгүй байх юм уу? Та ингимээр хаад тэгүүлэхгүй байх юм уу? Одоо бодохоор ингээд яг миний тинейжер үе үнэхээр асуудалгүй өнгөрсөн юм шиг. Одоо ингээд манай гэрийнхэн ингээд юм болгоныг нь хордог гэдэг байгаа юм нэг тэгж ингээд надад хориулаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаагүй. Ингээд угаасаа л юм байх хэвээр. Би
би ингээд нэг юм сайн хүүхэд. Угаасаа би сайн хүүхэд байхыг ч өөрөө хүсэж байна. Гэрийнхэн ч тийм хүсэлтэй байгаа юм байна. Гэдэг ч юм уу тий. Би ер нь амар хайнга хүүхдээс ахгүй юу? Юм тоодгүй заяа. Ингээ юм болвол ингээд гэлээ. Ингээл орхичдаг заяа. Тэгмэт тийм хүүхэд чинь давуу тал нь ингээд тийнейж үед гарч байгаа биеийн өөрчлөлт ч юм уу эсвэл бол одоо царай дүрхийн дөө бие хаандаа ингээд нэг тоохгүй болохоор чинь тэр ингээ асуудал юм шиг санагдахгүй угаасаа. Тэгээ би ингээд гадаад дүрхэн дөө санаа зовж исэн үе юм уу эсвэл бол ингээд хин нэгнтэй намайг уулзах гадах чинь намайг гарахгүй байна мэн гэж тэрнтэй зөрчилдөл та нар намайг тэгсэнгүү гэдэг тийм юм яг миний талаас үнэхээр санагдахгүй. Миний тийнейж рүү үнэхээр амар гоё гэгээлэг нэг юм гоё өнгөрсөн юм шиг санагдаад байна. Тийм ээ. Нэг тийнейж үед зоодог юмнууд байгаа штэ гэхгүй. Тийм юм одоо жишээ нь батга ч юм уу гэж нэг юм өсвөр наснаас ялангуяа охтуудад ингээл бие өөрчлөлт нэг юм амар имзэг тусдаг штэ. Тийм юмнууд дээр. Би үнэхээр батгахгүй байсан заяа бүр. Батга яг хизээ мэдхгүй. Одоо ингээд одоо ч жишээлбэл би ингээд амар гоё цэвэрхэн арьсан ямар байдгийг бол мэдхээ болчиход байгаа шүү дээ. Тэнгуүч яг тухайн үед би батга гэж огт мэддэггүй. 16 бисахгүй 16 хүртлээ. Бараг 18 хүртлээх би нэг 3 дугаар курстэл миний яг энэ хавар батга гарч эхэлснийг санаад байхгүй. Тэнгуүт ингээд тэр хүртэл би үнэхээр яг амар гоё арьстай байсан. Манай нөгөө Ирландд байдаг гэд яриадаг манай найз нөгөө Пүүжэ гэд найз маань ингээд манай Пүүжэ болохоор ингээд булганых. Тэгмэд ингээд яг өмнө нь хотод орж ирж ирсэн эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд орон нутгийн оюутан хотод орж ирээд оюутан болж байгаа. Тэгмэд би болохоор юм за ингээд хотын бүр ингээд амар гоё охин биш ч гэсэн хотын нэг юм хүүхэд бас нэг оюутан болоод бит хоёр найзалж байгаа. Процесс амар хөөрхөн заяа. Бит хоёр амар хөөрхөн найзалж байсан байхгүй. Тэгээ ингээд Пүүжэгийн анхны сэтгэл болохоор ингээд нэг юм хотын нэг юм их цаантай. Гэхдээ амар гоё арьстай охин байсан ингээд тэгж ярьдаг. Тэгмэд яг бодглохлоор үнэхээр би батга тийм арьсны асуудал одоо юугаа арьсны асуудлаа нууж бодох гэдгийг мэддэггүй заяа. Чи хиттэй нүрээ буцсан анх. За бараг л 3 дугаар курсээс л эхэлсэн баг. Вау. Тийм тэгэл мэдгүй тийм юм ерөөсөө 3 дугаар курс хүртлээр үнэхээр арьс, өөс, өмсөн, хувцас би магадгүй яг стил яг хүүхдэрээ лээсэн баг 18 хүртлээ. Томоогүй гэдэг шиг. Тийм байсан байж магадгүй. Жохон байгаад ингээд юм том болоод им хүн болно гэдэг нэг юм одоо ажил мэргэжлүүд ч юм уу эсвэл зүгээр юм хүний хувьд ч юм уу нэг төсөөлөд бодож шүү дээ. Тэр бодлосоо одоогийн андаа хэр өөр хүн бэ? Би яг багасаа л яг юм багш болно гэж амир мөрөөдөж эхэлсэн заяа. Тэгээ одоо тэрний шалтгааныг бодглохлоор бас багш нартай амир холбоотой байж магадгүй. Анх нэгдүгээр ангид ороход л ингээд уншаад бичээд ингээд бодоод сурцсан нэг юм хөөрхөн анги дотроо манлайлал яваад исэн хүүхд юм шиг байгаа. Тэгмэд яг багасаа л би ингээд багш нарын дуртай хүүхдүүд байдаг та. Тийм. Тэгээд ингээд дунд ангид оронгууд ингээд нөгөө шалгалын материал нь нөгөө самбар дээр А, Б вариант гэж бүдийн сайхан шивж байгаа юм шиг бичдэг гэсэн шүү дээ. Тэр мөрийг гарч шивдэг ч юм уу тий. Ангийнхнаараа цээж бичгийг хийлгүүлдэг. Ингээд нэг юм журнал дээр дүн бичдэг хүүхдүүд тустай байдаг шүү дээ. Тэр мэр хүүхд нь би сайхгүй ангийнхаа 2 охин мохинтой ингээд бүх багш нарынхаа журнал дээр ангийнхныхаа дүн мөнгө бичдэг. Амар үнэнч нэг ч тоо одоо өсөг зөрүүлэхгүй бичдэг заяа. Тэр бараг англи хэлний багшаас амар хамааралтай хаа. Би 1-5 дугаар ангид англи хэлний сонгонд байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд харамсалтай нь одоо тэр сонгоныхоо мэдл төвшин одоо хүртлээ яваад байгаа байхгүй. За тэр чих. Тэгээд 1-5 дугаар ангида сонгон байсан болохоор миний нэг юм үндсэн суур юмнууд тэгээд юм хиллэг мэллэг айгүй гоё суусан юм шиг байна. Тэгээ би яг 6 дугаар ангидаа шилжээд яг ангида манай англи багш заа шинэ гар манд шинэ сурагч ингээд над текстээ унш гээл тэгээ би уншсан чинь манай багш бараг вау гэл нэг юм миний хэллэгийг гайхаж байхад тэгээ тэрнээс хойш багш ингээд англи хичээл дээр уншуулах ч юм уу те цээж бичүүлэх эсвэл самбар дээр бичүүлэх нь яг тэр багшаас эхлээд тэгээ ингээд бусад багш нар ч гэсэн монгол хэл мэлэн дээр ингээд цээж бичиг одоо юу ч гэдэм бүх юм ингээд надаар хэлэгдэг болчихгүй юу. Тэгээ тэр яг намайг ингээд багш болъё гэж бодоход амар нөлөөлсөн юм шиг байна. Тэгэл яг тэр бодол маань оюутан болох хүртэл байсаар л байсан. Ажилд орсон ч юу н байсаар л байсан. Би ингээд ямар ажил хийж байгаа нь хамаагүй багш болно л гэж боддог. Тэгээ одоо бодсон чинь ингээд миний ажил өөрөө яг юм 100% багш биш хэрнээ одоо ингээд зөвлөх үйлчлэгээ
талдаа ажиллахаар ингээд клиентууд нэг юм үйлчлэгээ хүсэж байгаа шүү дээ. Зөвлөх үйлчлэгээ хүсэж байгаа. Ингээд ийм учиргүй энэ тэгдэг тэр тэгдэг гэхээс илүү нэг мэрэгжлийн юм үзүүлж байгаа учраас тэр ингээд ийм тайлбарлаж өгөөд ингээд явхлаар яг ийм багшийн ажиллаж юм шиг. Тэгээ ингээд нөгөө шинэ хүүхдүүд одоо ороод ирэхлээр ялцчгүй энэ сургах хэрэгтэй, сурах процесс заавал явдаг. Тэр процесстаа би өөрөө амар дуртай. Тэгээд яг хийж байгаа ажил маань жоохон ч ихсэн төстэй юм шиг санагддаг. Гэхдээ би яг их сургуулийн багш болно гэж бүр яг боддог. Одоо ингээд 50% хүрээд ингээд миний хийж байгаа магадгүй бизнес эхлүүлсэн тэр нь ингээд хөлөө олцсон гэдэг шиг тэгэл ингээд гэр бүл мөл ингээд юу ч санаа зовхгүй болчвол би магадгүй 50 хүрээд чадах хүртлээ яг их сургуулийн багш хий гэж боддог. Ямар гоё. Одоо байлаа ингэж бодъё заяа. Тинейжер үеийн андаа биш үү? Тинейжер үеийн андаа одоогийн андаа их чинь гэж бодъё. Тэгвэл чи ингээд яг дүүдээ гэсэн үг шүү дээ. Тинейжер андаад юу гэж хэлэх үү? Эсвэл аль юу гэж туслах уу гэх юм уу? За нэгдэж ямар ч байсан ингээд одоо хийх гэж байгаа бодож байгаа бүх юмаа хийгээрэй л гэж хэлэх баг. Одоо ингээд одоогийнхоо амьдралд би алдаа оноо ихтэй. Гэхдээ маш гоё амьдэрсэн байгаа даахгүй. Тэгэхээр яг юм хий гэж бодож байгаа бол яг тэр хий гэснээрээ л хий гэж хэлэх баг. Засаж сайжруул гэх юм бол нь штэ. Би спортоор амар хичээл гэж хэлэх байсан баг. Яа тэгэхээр амар сэнэ. Ингээд манай 1-5 дугаар ангийн биеийн тамирын багш намайг ингээд чи айгу өндөр биетэй юм байна. Чи ингээд сакс тоглол саксны секцэнд хүрээд ир. Гэтэ би нэг өдөр очичоод за гэд ингээд орхицсан. Тэгээ волейболын секц болох ч нөө чи хүрээд ирээ гэж тэгдэг. Тэг би нэг өдөр яваалаа орхицсан. Тэгээд ингээд гүйлтийн тэмцээнд ор гэл намайг ингээд гүйлтийн тэмцээнд оруулаад спартакийн энтерт оруулаад тэг би амар сонголцаатай амар хурдан гүүж мүдэг заяа. Тийм. Одоо бүр байхгүй штэ тий. Ямар ч мэдгүй юм байна. Би ч бүр сургуулийн дүүргийн медаль зэдалтай гүүдэг заяа. Амар сэнэ. Тэгээд орхицсан. Тэг ингээд 6 дугаар ангид ингээд оронгот ингээд биеийн тамирын хичээлд өөрөө дуртай. Тим хэрнээ ерөөсөө нэг юм сургуулийн хичээл тараад болдог тэр дугуулсан секцүүдэд ерөөсөө явъя гэж боддгоо. Нэг юм спорт хүнд хэрэгтэй гэдгийг эсвэл хашийн тэр секц мэгцэнд явах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй байсан юм шиг. Гэхдээ одоо ингээд би заавалчгүй мэрэгжлийн тамирчин болцсон байгаа албагүй ч гэсэн одоо би жишээ нь ингээд тасгал хаяа хөдөлгөөнтэй байгээд тасгал хий гэвэл ямар тасгал хийхээ мэдэхгүй. Тэгээ тиймут ингээд магадгүй спортоор хичээлдэг байсан тэр суурь нь байвал би ядаад бие чилээ гэхгүй байхын тулд юу хийх ёстойгоо мэддэгч байт юм уу те. Магадгүй арай чанга битэй байх ёстой байсан юм шиг санагддаг. Тэгээ ингээд олимп бүцхээр би яг нэг юм тогтлоод байдаг уу? Тогтлоод би нэг тамирчин би барилдах хүн байсан байх гэж шийдэж бодож байна заяа. Чи хол бүр яг юм волейболын биетэй харагдаж байна надад. Би тэгээ яагаад тэднээсээ тэгээ орхицээ мэдгүй би ингээд спортоор нэг жоохон ч ихсэн яваасаа гэж бодох байсан баг. Тэгээ нөгөө талаараа яг ингээд нэг юм хичээл те ингээд ийм юм санаа зовхоос гадна нэг юм эмэгтэй хүн талаас анхаарах хэрэгтэй зүйлсүүдийг илүү таньж мэдээсэй гэж бас хүсэх байсан баг. Жишээ нь одоо магадгүй арьс арчилгаас эхэлэн заяа. Одоо би ингээд бодглоор зам 18 хүрээд батгатай болж байгаа шүү дээ. Тийм тэр хүртэл би зүгээр арьсаа тэр гоё арьсыг гамж чадаагүй болохоор батгаатай болоод эхэлсэн байж магадгүй байгаа байхгүй. Хүнтэй нэг юм өөртөө байгаа юм ингээд байхгүй болох хүртэл анзаардгүй тий. Харин тийм. Би хизээч өөрийгөө гоё арьстай мэрстэй гэж бодсгүй. Гээ одоо үеийн зураг мургийг харахаар ёо тэр үнэхээр маш гоё арьстай байсан байдаг заяа. Тэг гих мэтчлээ ингээд арьс арчилгаа, бие арчилгаа одоо юу ч гэдэм бүх юмн дээрээ нэг юм багасаа тэр гоё юмыг ингээд хэрхэн яаж гамж авч явах вэ гэдэг талаар илүү эрт суралцсан бол гэж бас боддог. Гэхдээ оройтоогүй байгаа ч гэсэн магадгүй ингээд ийм батгнаас болж авсан шарах марах сэтгэл зүйн асуудлыг туулаад гарахгүй байх боломжтой байсан юм шиг санагдаад. Тэ чиний арьс юу одоо ген үү? Аав гэж хоёрт нь ямар арьс мэрстэй? Яасан манай ээж ананер бүр амар гоё арьстай заяа бүр ээжийн биеийн арьс мэрс бүр тэр гурав батах гэж мэдхгүй заяа. Одоо хүртэл батганы дээж тэр амар уурмэр. Тэгвэл манай аавын тал жоохон арьс муутай хүмүүс байсан бол манай агаа яг айгу хэцүү арьстай. Манай ээжийн талынхан бүр үнэнхээр гоё арьстай. Тэгээ амар залуу харагддаг хүмүүс заяа. Би ингээд яг багасаа ингээд
Би өөр амар хөшин царайтай байхгүй юу. Тэгээ нөгөө хөшин царайтай хүмүүс чинь нас нэмэх тусам царай нэг хэвэндээ байгаад ингээд асуудалгүй болчт юм байлээ. Тиймээс яг ингээд манай том ихч мэгчийг яг бага их центрийг одоо тийм настай гэж үү? Гэвэр тийм арьс марсан тийм гоё ихгүй. Мэдгүй яг миний холилдсон гэн юм болов нэг гоё арьстай, нэг муухай арьстай хоёр гэн ингээл. Хэлээс 18 хүртэл ээжийн гэн бол хүчтэй гэж тий. Тийм. Гэтэ тэрийг хизээч 18 хүртлээ би гоё арьстай гэдэг нэг юм өөртөө итгэлтэй байгаагүй л байгаа байхгүй зүгээр тоодгүй. Арьс марснуудаа хамаагүй. Би өөрөө хөшин царайтай гэж бодох нь амар сүд ингээд би бага ихчтэйгээ хамт явангууд байна штэ. Тийм ингээд бит хоёрыг ч яцуу гэж боддог. За хамгийн амар нь би нэг дүнгэж 9 бүсдгөөр ангид тэгээ би ингээд урлан бүртгүүлээгээд манай анаа чинь надаас ямарсан 10 дээр хичлээ юм. Тийм гут ингээд за та хоёр хэдгээр ингээ хоёлаа бүртгүүлэх юм уу гэж мэддэг заяа. Тэгээ нөгөө талаар би хөшин царайтай биш анаа залуухан дайсан гэж боддог. Үнэ. Миний стори явсаа гэж хэлэх юм. Ани надаас 10 гэж бодож тэмүүт яг нэг юм халах ангид байхад тэгээ бид өөр хамт юм хүмүүнд явангууд улаан цай маруунасны зөрүүтэй авах чинь чи их чинь ёо авир баг. Ерөөс муухай мэдрэмжтэй. За тэгээд хэдүүлээ энэ хэсэгт ингээд би ч ингээд мэдхгүй андагаа мэдэж авлаа. Айгуу сонирхолтой байлаа. Хоёлаа тэр үе нөх хийн. Тэрийг хийчээд эргээд хэдүүлээ. Дахиад андаг жоохон гүнзгий явахяа. Зя тэр үеинүүд бэлнэ үү? За бэлэн. Надад 26 асуулт байна. Оо вау. Нохой юм уу? Энэ ташрамт хэлгээд андаа нохойтой чиг мөртэй чиг. Яа, нохой. Дээдлийгүү CS:GO. Одоо дээдлийг тоглолт үзэх үү, Монголын тоглолт үзэх үү гэсэн үг юм. Хөөх амар сайн юм. Дээдлийг дээр надаа хин болон ямар баг тоглож байгаа нь амар чухал. Тийм угаасаа CS:GO үзвэл Монголцыг л үздэг. Дээдлийг хаа. 100 өвлөө. Өвл. Энэ өвл зөндөө таарсаа л гэдээсэн. Тэгсэн ч өвл юм уу те. Ягаано бороо. Бор. Гой барилга уу, гой байгаль уу? Хөөх. Гой барилга нь ямар барилга юм бол гэж байна. Нэг юм Европын арай гэж боддог барилга. Яа, амар хэцүү юм аа. За байгаллах. За алхах уу, пилатес хийх үү? Алхах. Интроверт уу, экстраверт уу? 100% интроверт гэж. Hair care уу, skin care уу? За одоо л skin care. Оо. Nice to know. Утас уу, лаптоп уу? Лаптоп. Дуудлага уу, текст уу? Яа. Яг 50-50 байвал юм байна. За ер нь дуудлага арай амар юм байна. Notes уу эсвэл selfie юм уу? Нэг өөрлөгөө бичээ явуулдаг шүү. Өөртөө. Одоо л notes юм байна. Instagram уу, YouTube уу? Instagram. Тэгвэл таалагдсан дуугаа уйдтлаа тавтаж сонсдгоо эсвэл хитгэн сонсоод орхидог уу? Уйдтлаа тавтаж сонсно. Ариун аюу заяа юу? Oh my god. Вау, би хизээч ингэж бодож байгаа юм шүү дээ. Энэ уйлах гадах юм шиг. Нэг нь гомдоочгүй гэдэг. Окей, хоёр. Намайг сонсдоггүйсэн ч хамаагүй л дээ. За орхиж болно шүү заяа юу? Вау. Яандаг нөлөөс бүр яаж явах тавираа. Ариун аюу заяа юу гэж байгаа дээр ингэж нөлөөс нь ингэж цэвэрлэгнээд байгаа юм уурсан. Яа. За яг тийм байна. Гоун уу, шиан уу? Гоун. За Розе юу, Жени юу? Розе. Кайли юу, Кендл уу? Кендл. За дугуй юу, скутер уу? Дугуй. Манай хүсвэлний скутерээс жоох. Never би хизээж ихэж зам дээр скутер унахгүй. Одоогийн андаа яг юм baggy look уу, feminine look уу? Feminine тал руугаа баха одоогоор. Тэр өө Джонсон муу уу?
энэ Жансан мул гэж судхан зүвстэй манайхаа. Тийм дээ. JML гэж. Тэр хавцал нэг сонирхолтой юм байдаг. Тэр юм байна. Оо тийм үү. Төмсний учмал уу KFC юу? За одоо л яг одоогийн миний лайфстайлд KFC бол нөө байгаа. Төмсний очмал. Окей. Сайхан шүү. Metal Brothers уу? Оо ямар амар хэцүү юм бэ? Яг нь метал болохоор ингээд нөгөө багаас нь үзнэ гэдэг шиг ингээд нэг юм анх үзэхдээ л дэмжиж эхэлсэн. Тэгмэд Brothers-ыг би энэ үлрэл үнэхээр л дэмжсэн. За метал юм байна. Чамайг Brothers олцсон байгаа гэж бодсон юм шүү дээ. Big Bang уу, Cortez уу? Оо вау. Яа одоо мэдрэмжийн арай ойрхон болохоор Cortez л. Oh my god. Sorry. Austin Butler уу, Jacob Elordi юу? Ивэллоо гэж. Яна. Энэ хоёрын анх удаа үзсэн кинонууд маань ч яг ижил цагт үзсэн. Сайхан Euphoria үзсэн байхгүй юу? Тэгээд ахиад Austin Butler-ийн нэг тоглосон амар гоё кино үзсэн байхгүй юу? Хойлаа л амар сайхан залуу тий. Яа, Austin Butler-ийн хоолой бүр ёо. За, Austin Butler юм байна. Хүссэн цагтаа унтаж чаддаг байх заяа. Эсвэл хүссэн цагтаа эсэрч чаддаг байх. Би сэрхтэй гайгүй. Унтаа сурчуулахгүй яхаа. Ирээдүг урьдчилж харах заяа. За. Эсвэл өнгөрснийг өөрчлөх. Өнгөрснийг өөрчилсөн дээр хаа. Тий. За сүүлийнх нь 50 амьдрал уу, адал явдалтай амьдрал уу? 50 амьдрал. Always. 50 нь бүр ингэж юм. 50 гэдэг үг нь 50 хэлж байдаг. За, окей, this or that гэсэн маань ингээд дуусч байна. Өмнөх хэсэг дээр хоёлаа яг юм бүр ингээд жоохон жижигхэн андагаас нэг юм адалт хүүд рүү шилжиж байгаа, насанд хүрч байгаа хэсэг рүү шилжиж орлоо шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг дээр хоёлаа илүү юм андагийн карьер, ажлын талаар ярилцъя гэж бодож байна. Юм багш болно гэж бүр ингээд оюутан байх хүртлээр боддог байсан юм шүү дээ. Тэгэхээр яг энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бол бизнесийн удирдлага, тэгээ маркетинг. Бизнесийн удирдлагыг сонгосон шалтгаан маань миний бодлоор манай тухайн үед ингээд манай бага ихч мэгч ингээд нэг юм хөрхөн жижиг бизнесүүд хийдэг гэх юм уу ингээд дэлгүүр ажиллах PC ингээд өөр юу ч гэдэг юм pub map. Тэгмээд ингээд би ямар ч байсан анагийн хийж байгаа тэр нэг юм бизнесийн талын юмнуудыг би сурах хэрэгтэй байна. Би өөрөө бас ингээд том жижиг нь хамаагүй том болоод бизнестэй болох юм байна гэдэг нэг юм хар бараг шахуу бодлоор бизнесийн удирдлага гэдэг мэргэжил сонгож байсан хгүй. Бизнесийн удирдлага дотроо шүтээс ингээд нөө бизнесийн удирдлагын багц гэд эхлээд оруулцдаг. Тэгснээ 2 дугаар курсын өвлөн ч билүү тэр багцаас задраад яг ямар мэргэжил сонгох вэ гэж оруулдаг хгүй. Тэгээ тэр донд ингээд миний эргэлзэж байсан нь хүний нөөц болон маркетинг байсан. Тэгээ ингээд бас тухайн үед одоо найзуудтайгаа яриад чи яг уу би ер нь ямар хүн билээ мэлээ. Тэгж ярьж хагаад ингээд бид ийм бодлоор л ингээд санхүү гэхээр ингээд ийм тоо бодоо сууж идэг ийм номын талын хүн, хүний нөөц гэхээр нэг ийм айгүй тийм хүмүүнлэг хүн. Тэгээ маркетингийн хүн гэхээр нэг ийм амар бизи нэг тийм ингээд суух завгүй тийм хүн ингээд. Тэгмээд яг тэр гуравт би алинд нэрэ тохиромжтой вэ гэж бодож ирсэн нь маркетингийн сонгож орж ирсэн байхгүй. Тэгээ бусдаар ингээд амар deep down бодсон юм байхгүй. Тэгээ бодглохлоор надад санхүүч магадгүй зохих байсан ч гэж магадгүй. Ер нь зүгээр аль ч мэргэжлийг сонгосон асуудалгүй л байсан баг. Тийм. Хүний нөт гэсэн чинь чи бас надад амар юм төсөөлөгдлөө шүү дээ. Чи амар юм нэгтэн юм байна шүү дээ. Бас л үзээтэй л байсан байна. Магадгүй л. Чи яг одоо яг карьерийнхаа хувьд юун дээр төвлөрч ажиллаж байна вэ? Одоо ажиллаж байгаа энэ эйженси гэж юм уу эсвэл студид бүр яг ингэ тийм next level болохыг эсвэл бүр энэ салбараас гараад өөр шинэ хийж үзмээр байна гэдэг ч юм уу. Яг тийм карьерийнхаа хувьд яг одоо юун дээр төвлөрч байна? За агентлаг, маркетингийн агентлаг үндсэн мэргэжил талтаа би ер нь л ингээд нэг юм ингэж боддог байхгүй. Миний ажиллаж байгаа юм ингээд учиргүй бүр ингээд бүүм хийгээд ч юм уу тий бүр ингээд алж талах албагүй. Гэхдээ тэнд нэг өмнө нь яг миний ажиллахаас өмнөх байсан цэгээс өсөлт үзүүлсэн байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээ тэрний л төлөө ажилладаг гэх юм уу. Тэхийн тулд яг ингээд үнэхээр маш хичээл зүтгэл хэрэгтэй болдог. Тэгээл яг тэр завыг гаргах гал амир хичээж байгаа бах. Тийм одоогор. Тэгээ нөгөө талаараа би яг өөрийнхөө мөрөөдлүүдийг юусоо хаймааргүй байдаг байхгүй юу. Одоо магадгүй багш болох, эрх хичээл, магадгүй тэрний дараагийн жил гадагшаа
явж сурах зорилготойгоо. Тэгээд тэр сурах зорилго маань болохоор би пилатесийн инструктор болмоор байгаа байхгүй юу? Багшаад энэ тий. Тэгээд яг тийм зорилготойгоо болохоор тэднүүсээ хаягдуулахгүй тэрний наан өмнө бэлдэх хэвээр юмнууд дээр бас төвлөрч байгаа. Энэ жил яг дэлгүүрээ үнэхээр яг гоё бит дэлгүүр болгоод нэг юм борлуулалтын зорилго байгаа. Тэр мэрэндээ хүрээд яг карьерийн хувьд мэдгүй яг би бүр үнэхээр одоо сөхөрч унтлаа л гэдэг шиг л амар ажиллах тийм эрч хүчтэй байгаа. Чамаас бүр карьерийн чинь эрч хүч үнэртэй ханхалж байна. Ажлынхаа нэг өдрийг чи яг нэг юм төсөөлөд хэлдэг. Бидний төсөөлөлтэй нэг юм өглөө босоод ингэж явж байгаад ингээд гэртээ ингэж ирдгээ гэдэг. Хэвээ өдөр болгон амар ондоо. Янз бүр. Бүр үнэхээр ондоо. Одоо зураг авалтууд янз бүр цагаас л эхлэндээ. Зураг авалт эхлэх цаг ингээд зогдож байгаа шүү дээ. Тэгээ би тэрэн дээр яг ингээд сет зассан үед нь очиход ер нь болдог. Тэгээ сет засагцсан үед очлоо. Тэгээ зураг авалт бол ингээд өдөржин шүнжин болно. Тэнгуут ингээд нэг өдөр угаасаа тэр чигээрээ тэгээ дуусч магадгүй. Зураг зөвхөн зураг авалт. Тэгээд 2-3 өдөр зураг авалт тэгээд. Эсвэл зарим өдөр ингээд яг өглөө 8 цагаас эхлээд нэг юм 3-4 уулзалт дараалсаар гаад ингээд дуусчдаг өдөр байгаа. Эсвэл бол ингээд үнэхээр ажил багтай зүгээр юм элдв санаа манаа бодох ажил дээр өдөржин гэртээ ч вэ нөө офис дээр ч вэ нөө ингээд самбар дээр юм бичиж бяцлах амар дуртай. Эсвэл лаптопн дээрээ суугаад бүтэн өдөр өнгөрцөн үе байна. Бусдаар бол бүгд холилдох өдрүүд байна. Уулзалт бичлэгээд андаг тэгвэл одоо нэг юм ажлынх нь орчноос цаа студ байна уу, офис байна уу, тэндээс тэг гэрээс нь олж чадахгүй бол өөр хаанаас олж болох вэ? Хөөх ямар сонирхолтой ажил дээр биш. Элдв зураг авалтын студ орчинд биш. Тэг гэртээ биш. Гэртээ биш. Андаа хаана байж байгаа. Эсвэл биш хоёрынхоос. Тэ бусад ажил тэдний тал байгаа байхгүй. Тийм ээ. Эсвэл бүр яг амарсан үед магадгүй байгаллаас олж болох юм. Тийм. Ажлын чамаа ингээд юм залхаадаг бүрэн автод оруулдаг амар олон юм факторууд байна шүү дээ. Гэхдээ эсрэгээрээ яг ингээд ийм болохоор л би энэ ажлыг хийдэг дээ гэдэг зүйл юу вэ? Айгаа олон баг штэ. Зураг авалтын үеэр байдаг. Зураг авалтын үеэр зураг авагдаж байгаа процесс тэр яг юм креатив процесс өрнөж байгаа өрнөл угаасаа юм амар кайфтай. Тэгээд зураг авалтын араас үнэхээр яг өөрийн маань санаанд таарсан контент гараад ирвэл тэр бүр тэрийг яг клиентийн нэгч комментгүй хүлээлгэж өгөх мөнгө процессээс гоё. Эсвэл бол нэг юм пропозал төлөвлөгөө энэ төр бэлдээд уулзалтанд ороод тэгээд захирлууд нь вау гэдэг алга танаа гэдэг гоё идэг. Тийм уулзалтууд ер нь яг одоо арай гайг болчиход байгаа. Намайг ингээд дөнгөж орж яхад клиент талын хүмүүс ийм баярлаа ч юм уу эсвэл гоё болжээ гэдэг үгийг амар бага хэлдэг гэсэн. Тэгээ тэр нь магадгүй ингээд юм болоод байгаа болохгүй байгаа эсвэл үнэхээр чадаад байгаа чадахгүй байгааг ойлгоодуулдаггүй байсан байж магадгүй. Тэгээд хамгийн анхны ингээд яг алга ташилттай пропозалыг би нөгөө Заяагийн кампайнаас сонсч байсан байхгүй юу. Ингээд юу яагаад аппликейшн хийсэн тийм би тэгэд ингээд ямарсан өмнөх шөнөнд суудгаараа суугаад би ер нь ихэнх юм уулзалт пропозал танилцуулах уулзалтан дээр дандаа нойргүй байдаг. Тэгээд яг тэр уулзалтаа тэр пропозалыг танилцуулаад тэгэл вау гэж тэгсэн. Тэрнээс хойш яг тийм уулзалтаас амар их кайф авдаг болсон. Ингээ бүхэлд нь тэр танилцуулга төлөвлөгөө гоё байх албагүй зүгээр миний нэг слайднаас гоё юм харснаа тэрийг магтаж загтахлаар юу. Гоё. Наа тэгтээ юу юм бэ те? Ийм магтаал одоо урамшуул тэр амар юм хүчтэй эсвэл юм зүгээр юу гэх нэг юм хальт хэлээд өнгөрсөн биш. Яг магтаал шинжтэй биш ч гэсэн нэг чи тэрийг магтаал гэдээ болоо арчих юм чамайг амар хуцалтай юм тий. Би яг тийм юмд л амар дуртай. Элтэд нэг юм магтсан загцсан юм зарим хүмүүс болохоор ингээд нэг юм магтах хэрэгтэй болохоор магтдаг. Одоо нөхцөл байдал үүсдэг. Тэгээ би тэрийг бол нэг тоодгүй угаасаа. Хин ч хамаагүй зав ингээд дадлахын оюутанч байна уу эсвэл бүр том компани захирал хүнч байна уу одоо мэдгүй хинч байсан хамаагүй ингээд намайг ингээд чи сайн байна гэж магтахгүйгээр зүгээр ингээд хийж байгаа юмд маань комплимент хэлэнгүүт тэрэн дундаас яг юм би нэг би байгаа болохоор энийг хийсэн шүү дээ гэдэг нэг юм процессор дамжуулаад нэг юм магтаал сонсож байгаа юм шиг мэдрэмжэнд л айгу дуртай юм шүү. Анда яг одоо энэ салбарт ажиллахаар ингээл одоо пропозал танилцуулах, зураг авалт хийх гэлэг бүх үе шатанд нь оролцож штеп. Чи яг алийг нь хамгийн сайн хийдэг вэ? Олон байж болно. Бүгдийг муухай. Тэнд ингээд 100% би бүгдийг хийгээд байгаа юм биш болохоор одоо
бүгд ингээ багийн ажиллагаа шүү дээ. Тэнгуут ингээд жишээлбэл пропозал танилцуулахад тэр пропозалын бүх санаа, оригинал санаа надаас 100% гараагүй байдаг байхгүй. Одоо ингээд би ямар үед амар сайн пропозал танилцуулчихдаг вэ гэхээр эхлээд хүмүүс ингээд рав тим санаанууд бэлтэн. Тэгээд тэрнээс хөгжүүлээд миний санаа гоё болдог. Тэнгуут би ингээд яг өөрөө 100% цоо шинээр эхлэн гэвэл би ингээд амар жоохон гацчихдаг байхгүй. Пропозал танилцуулахад ч манай бусад хүмүүс хамааралтай. Ингээд зураг авалт хийж яхад бас хинтээ хийж байгаа. Ямар зураглаачтай байх махаас бас хамааралтай. Гэт тэгэхээр ингээд нэг юм би тэр амар бүгдийн сайн хийгээд байгаа да биш зүгээр хамт ажиллаж байгаа хүмүүстэй магадгүй ингэж нийлж ажиллаж байгаа болохоор бүгдэнд нь амар би болоод ах шиг л санагдаад байгаа шүү дээ. Тэгвэл чи юу юм шүү дээ одоо хүмүүсийг ингээд юм сайн хийж чаддаг юмнуудыг ингээд сайн хийлгэж чаддаг. Юм биш үү тий? Тэр ихтэй магадгүй бах. Би яг ингээд яг өөрийнхөө ажлаас харахаар магадгүй яг удирдлагын төвшний ажлыг дэжгүй сайн хийдэг хүн юм шиг санагддаг. Хин юун дээр байх уу? Энэ тэр хийж чадах уу чадахгүй юу? Хуваарлах юмд дэжгүй байж магадгүй. Би нүг энэ мэргэжлэрээс оролцааг бол өөр юу н одоо яг юу хийж авах бол гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь багш юм байл. Үгүй хаа. Үгүй юу тийм үү? Би урлагийн хүн болж магадгүй байсан баха. Окей ингээд надад бүр юу заяа ингээ ямар ч нөлөөлөл байхгүй мэдгүй би яавал урлагийн хүн болох байсан бол гэхдээ би урлагийн хүн болох байсан байх гэж би боддог. Би жүжигчин ч юм уу рэпер ч юм уу. Би ингээд яг амар сэн өөрийгөө би ингээд тайзны перформанс амар алдаг артист болох байсан юм санагдаад шүү дээ. Амар сэн үү? Тийм ээ. Өөр сонирхолтой бодлоо. Би бас ингээд амар жүжиглэх авьяастай юм шиг санагдаад тий. Тийм. Ямар нэгэн байдлаар урлагийн ямар нэгэн хийж авах байсан байна тий. Энэ мэргэжлээс өөр мэргэжил сонгосон бол. Тэр зэрэг нь байгааг баха. Одоо яг энэ үнцэн хийж байгаа ажлаас нь гадна надад яг нэг юм контент бүтээх гэдэг нэг юм сэтэл санаа байгаа шүү дээ. Энэний талаар хоёлаас жоохон ярилцъя. За. Хэсэг яасан бэ гэдэг. Oh my god. Тоосын зүгээр яг одоо юу нэг ямар чи бэлэн биш байна уу? Эсвэл ингээд юу ч хамаагүй ингээд хоош нь чангаагаад байна. Цаг зав баг байна уу? Эсвэл зүгээр яг юм амар перфект юм хийх гээд хүлээгээд сэтгэл зүйн хөрөхгүй байна уу? Миний тэр ингээд перфект юм хийх гээд хоршлуулад байдаг л зан намайг бүр ингээм амар хоошоо татчих контентын салбараас. Надад хийхийг хүсэж байгаа санаа амар их байгаа. Тэгээ тэрэнд яг зөвөр юу нөлөөлөд байна вэ гэхээр үнэхээр яг ингээд сэтгэл төрөхгүй. Тэг ингээд зураг авах гоё болчвол эдиттэй хийж гоё чадахгүй ч юм уу. Эсвэл нэг гоё болоогүй ч гэсэн эдитийг хийхээр хөөрхөн болчих гээд байгаа юм шиг хэрнээ нэг юм болохгүй. Амар их хүнд хүрдэг төрлийн контент биш. Ингээд миний үзэл бодолтой эсвэл миний одоо магадгүй киноны тухай ярьлаа гэхэд романтик кинонд л дуртай хүмүүс минийхийг үзчихээсэ гэдэг нэг юм бодлоо байхгүй юу? Тэнгууд яг л романтик кинонд дуртай хүн миний энэ контентыг үзснээ яг тэр хүний стандарт нийцэх үү гэд ингээд бодогдоод байгаа байхгүй юу? Мэдгүй заримдаа болохоор болчих юм шиг. Заримдаа үнэхээр яг ингээд за арай түүх юм би болоогүй наа гэдэг юм хоошин татаад. Тэгэл яг тийм л юм намайг амар хоошин татаад байгаа. Бас нэг юм асуулт байна. Би одоо ингээд аандаг мэддэг болсноос хойш аандаг юм амар одоо нэг олон нийтэд ил гарах дургуй төрлийн хүн гэж боддог байсан байхгүй юу? Тэр нь бас юугаар илэрдэг вэ гэхээр аандагийн Instagram хаягаас ил болно. Манай хүн ингээд зураг оруулсан байлаач тэрийг нэг бодохгүй ингээд сонир санагдах юм бол устгаж барьж юм те. Тэгээд дагж байгаа хүмүүс нэг одоо олон биштэй ингээд час хийсэн честний нэгэн цөөхөн хүмүүс байх гэдэг ч юм. Тийм чинд ерөн чамд байгаа юу? Тэнгүүд нөгөө талд контент хийх гэдэг чинь нөгөө энэний эсрэг тал нь болчиход байна шүү дээ. Энэ хоёр тал эсвэл чамд хоёулаа байна уу? Төрөний хэлдгээр ингээд яг үзэх хүмүүс нь л үзээсэй гэдэг бодолтой яг миний интроверт зан амар холбоотой юм шиг байгаамаа. Одоо ингээд миний религ ингээд 5-600 мянган хүн үзэхийг би бол хүсэхгүй заяа. Ингээд нэг юм хөөхөн яг нэг юм 50-100 мянган тийм нэг юм охтууд тийм нэг юм романтик киног яг над шиг ингээд үздэг охтууд л үзээсэй гэд. Тэнгуут яг алгоритмыг тэгж тохируулах боломжгүй шүү дээ. Тэгээд романтик кинонд дөрвөөч хүн үзэж магадгүй тий. Одоо яг ботхоороос энэ жоохон хойш татаад байгаа асуудлууд энийг байж магадгүй байна ингээд. Би одоо өөрийнхөө амар вайрл явна гэж бодоод байгаа биш шүү. Гэхдээ үнэхээр яг гоё агуулгатай контентыг ингээд нээлттэй л үзэн штэ. Гэхдээ би бас тэрийг амар хүсэхгүй байгаа байхгүй юу. Тэнгуут ингээд контент креатор болох нэг юм вижюалаа би баг ингээд төсөөлсөн байгаа штэ. За би яг ийм вайбтай ийм л юм хийдэг, ийм контент креатор болно гэж бодчихлоор яг
контент хийгээд эхэлсэн чинь ингээд тэрийг ингээ хязгаарлах боломжгүй амар тийм чиний хязгаарлаж чадах амар бол юм гарч ирнэ. Яг тийм болчихгоо гэж санаа зовоод байгаа байхгүй. Тэгээ би ч юм бол ингээд амьдрал дээр үнэхээр амар интроверт төрлийн хүн гэж private хүн шүү тийм боддог. Тэгээ ингээд ажлынхны хоорондын нэг юм хоорондын харилцааг хаагуур нь таслах уу те хаана очиод тэр жоок дуусах уу ч гэх юм уу ингээд юм boundary амар тогтооцсон байдаг. Болохоор яг сошиал дээр тэрийг би хянаж чадахгүй болох уу гэдгээс асаа яагаад байдаг гэж магадгүй. Тэгээ ингээд эхэндээ нөгөө подкаст эхэлж яхад ингээл бид хоёрын подкастыг амар их хүн үзээсэй гэдэг бодол модлоосоо би аюу хурдан ухарсан шүү дээ. Нэг юм одоогийн үзээд байгаа нэг 15,000 хүн маань үнэхээр хөөрхөн байна. Та хэд маань л үзгээд яг тэрэн шиг Instagram дээр энийг хязгаарлах боломжгүй болохоорс ингээд жоохон айгаад имээгээд ээж магадгүй. Тийм ээ. Бах тийм. Андагийн ажилтай карьертай холбоотой ярианууд энэ хүрээд өндөрлөж байна. Хосын харилцаанд орвол анда ямар хүн бэ? Тийм relationship-тэй холбоотой юмнуудын талаар маш хөнгөн ярилцах болно. Тэгэхээр энийг эхлээд хоёлаа гадаад тийм celebrity crush-ыг хэдүүлээ тодруулъя. За Taylor Lautner руу эсвэл Young Somerhalder руу. Ян Самархайлдер. Хаалтер гэдэг юм болов юу гэдэг юм болоо? Яно Тимоти. Ян. За Яно Zayn Malik. Ян. Яно Michael B. Jordan. Ян. Яно Tom Holland. Би Том Холландаас олж Spider-Man үзчихсэн шүү. Үгүй тийм үү? Өмнөхөд энэ ерөөсөө үзэж байгаагүй. Гэхдээ манай засварч ахгүй юу. Тэгтээ сонголт хийхээ өмнө нэг хүн комплимент хэлчихээ тэгээд сонголтоо хийх юм тий. За Яно Игон юм байна. Игон Таны дуртай сагс ч нөө. Devin Booker. За Devin Booker, Jason Tatum. Devin Booker. Zach Levine. Devin Booker. За Booker. Чиний яг энэ хэсгүүдийг чинь зөвхөн дастаад рил болох бол. Devin Booker. Devin Booker Amati. Devin Booker. Devin Booker. Манай ито яг уу? Devin Booker. Devin Booker. Pedro Pascal. Энэ ах чинь гей юм байл ш мэдсэн үү шээс. Тийм үү? Тэгээ би унсаа. Devin Booker. Мэдээгүй мэн. A$AP Rocky юу Devin Booker. Devin Booker. Devin Booker. Мо туулаа юу? Devin Booker. За Devin Booker, Chris Evans. Devin Booker. За Devin Booker, Brad Pitt. Devin Booker. Devin Booker, Keanu Reeves. Devin Booker. Devin Booker. Jacob Elordi. Гэх ийм зураг харуулчаад өөдөөс ширтээд байна гэж сонгох гээд байх юм аа. Devin Booker. Тийм үү. Вау. Devin Booker, Austin Butler. Энэ хүн дээр ирэхээр л яг бодоод байна те. За би одоо яг ингээд хэрвээ би энэ хоёрын нэгтэй нь үерхүүл хинтэй нь үерхэх вэ гэж сонгоё заяа. За. Чи одоо бүр яг ингээд толгойд ургуулж байгаа мó те. Devin Booker-тэй үерхүүл. Austin Butler-тэй үерхүүл. Booker-тэй үерхүүл одоо надад олдохгүй юм да. Аялан тоглолт. Austin Butler арай гэр бүлдээ цаг зарцуулдаг юм шиг санагдсан гэж. Хоёлынгийнх нь хоолой нь гоё, хоёлаа амар гоё өндөр, хоёлаа амар царайлаг, хоёлаа амар гоё стилтэй. За Devin Booker. Вау. За баяр хүргье Booker дээ. Booker-ийн юу чамааг юм татаад байна? Ямар хүн юм бэ? Сонирхол нь амар гоё машины цуглуулгатай. Тийм үү. Нэг юм. Яг тэрийг ямар машин гэдэг юм бол
Миний харвал дээр үеийн амар гоё машины цуглаа. Хуучны бензин гэж юу? Гоё сонирхолтой хүн шиг санагддаг. Тэгээд амар нохоонд дуртай, нохоотой. Тэгээд гоё өндөр хүмүүсийн царайлаг гэж боддгоо царайлаг. Тэр нь амар гоё шиддэг, сайн шиддэг. Окей. Тэгээд үнэхээр гоё юутай. Үнэхээр заврын мэдрэмжтэй. За одоо энэ хэсгээс хэдүүлээ түрүүний хэлсэнчлэн шилжээд яг аанда хэрвээ яг хосын харилцаанд байвал ямар хүн бэ? Ямар хүнийг сонирхдаг вэ гэж юм уу? Тиймэрхүү төрлийн яриануд руу орё. Хосын харилцаанд өөртөө ер нь төстэй гэж бодсон ижил төрлийн хүн рүү татагддаг уу? Эсвэл ингээд нэг юм эсрэг төрлийн хүн рүү татагддаг уу? Эсрэг гэдэг нь одоо ингээд чиний чадахгүй чаддаг ч юм уу нэг юм чамайг нөхсөн гэх юм уу? Яг одоо өнгөрсөн дээр тулгуурлахаас илүү одоодоо тулгуурлаад хариулт. Одоо юу гэж бодож байгаа? Би болохоор одоо ингэж бодож байгаа. Огт миний хийж чаддаггүй юм хийдэг мэрэгчлээ. Огт миний мэддэггүй юмыг мэддэг. Тэрийг надад амар гоё ярьж өгч чаддаг. Тэгээ би яг тэр хүнтэй ярихаараа ингээд тийм үү? Гэт яг тийм яриа өрнүүлээд надаас хэд дахин юм илүү гоё мэдлэгтэй. Им ер нь надаас арай ондоо миний огт хийж чаддаггүй юмыг хийдэг тийм хүнд татагдах юм шиг байна. Тэгвэл яг нэг юм эсрэг гэж хэлэх нь одоо яг зөв буруу ямар ч гэсэн өөртөө ижлэгэн бол биш. Тийм биш. Магадгүй спортын хүн. Nice. Тоогооч хүн гэж. Тийм үчигтэй хоосоо идэв штэ. Мэдхгүй. Амар хоолсон хийдэг октод эмэгтэйчүүд байдаг штэ. Гэрийн бүр үнэхээр маш сайн эзэгтэй бол never би. Тийм ээ. Муухай юм тийм байх. Яг нэг юм цовь юм тийм ингээд нэг юм гэрийн гоё хоолнуудыг ингээд бэлтгэсэн байждаг хүн бол үнэхээр биш гадаг. Окей. Ямар үйлдэл чамайг яг нэг юм хайрлагдаж байна гэдэг мэдрэмж өгдөг вэ? За ингээд жишээ аваад яриа заяа. Хин хинтэй учрал одоо үерхлээ гэхэд бит хоёрын дундын одоо юу жишээ нь одоо хоолоо магадгүй хоёлаа ээлжилж хий гэж тохирсон байж бай гэж бодъё заяа. Тэгэнгუთ би яг ямар үйлдэлээс хайр мэдрэх вэ гэхээр яг миний ээлжийн өндөр заяа. Би ингээ үнэхээр амар залхуу үрээд амар залхуу үрээдээ гээд тэгэнгуთ анд за би хийчихөө. Эсвэл за тэгвэл хоол захиад идчих гэж хэлвэл хайр мэдэрнэ. Эсвэл болвол ажил маань хэдэн цагт тарна гэж зөвөр хэлсэн. Тэгээд байжсэн чинь гадаа иживэл амар хайр мэдэрнэ. Эсвэл юм авмаар санагдсан заяа. Би өөртөө юм авмаар санагдвал би өөрийнхөө мөнгөөр авахыг илүүд үзнэ. Хизээч яг ингээд энийг аваад өгөөч гэж мэж гуйхгүй. Гэхдээ би ингээд ийм авмаар байгаа гэд ярьсан байж хахад магадгүй сар 2 сарын дараа гинт хүрээд ирвэл баярлна. За дүнгэж танилцлаа гэхэд бид хоёр эрэгтэйхэн зүүн гар талхаж явж алах дуртай. Гэт ингээд үгүй зөвлөж ер нь бол тэгтээ тийм. Яагаад ч юм. Тэгээ би хилчлээ л дээ нэг хүн. Тэгсэн чинь ингээд бид хоёр ганц хоёр л дэйт хийсэн байлээ гэж үтэй. Тэгсэн чинь яг тэрийг санснаа дараагийн удаа магадгүй гарч алхахтаа дандаа миний баруун гар талд алхах ч юм уу нэг юм иймэрхүү зүйлээс амар их хайр мэдэрдэг. Хамгийн чухал хайр мэдэрдэг юм надад зарцуулж байгаа цаг л ах ер нь. Тэг ингээд quality time маш их цаг маш их хайр мэдэрдэг. Андагийн хамгийн том red flag юу вэ? Одоогоор тийм одоогоор bare minimum юмнууд амар их байна. Тэгээ бүр тэрнээс цаашлах юмнууд их байна. Гэхдээ бүр ингээд шууд нэгт гэж орж ирж байгаа нь тоглоом тоглох туртай хүн. Тийм. Тэр нь одоо компьютерийн PlayStation утасны одоо юу ч тийм мөрөөгүй. Ер нь ямар нэг төрлийн тоглоом тоглож их цаг зарцуулдаг тийм хүн. Миний хувьд яг одоогоор red flag байна. Хамгийн том green flag. Хамгийн том green flag уу? Чиний хоолойны өгөөс л хөөх юм. Хамгийн том red flag уу? Хамгийн том green flag уу? За заавал том гэхгүй ер нь зүгээр санаанд орж байгаа нүдэ хэлэх юм. Шууд санаанд орж байгаа нь уу? Тийм. Амар сайн эрхлүүлж чаддаг бол green flag. Эрхлүүлж чаддаггүй бол never. Би яг тэнд хайр мэдрэхгүй баха. Хоол хийж өгдөг бол. Үгүй ер нь галтайгааг хариуцчихдаг бол green flag.
Тэгээ галтгооноос бусад би бүх юмыг ер нь өөрөө хийхдээ нэг юм стресстэй байдгүй. Зөв галтгоо цэвэрхэн тэр хүн хийгээд бусдыг би хийвэл асуудалгүй. Хоол хийж чаддаг бол давуу тал байна тийм. Халамжтай. Тийм. Халамж амар чухал. Тэгэл их байна. Гоё мэдрэмжтэй романтик байвал амар гоё. Амар урт удаан хугацаагаар хөдөө явах нэг туртай биш. Явж үзээгүй. Тэгээд ивчлэн ингээд амар ойрхон зүгээр пикник эсвэл зүгээр л уулан дээр очиод нэг юм цаг байх мэх амар туртай. Хилээгүй байхад маань аваад гардаг байж байх юм. Бид хоёр нөө юу атсан байгаа? Энэний өмнөх орцсон байгаа ах гэж бодож байна. Өмнөх дугаар дээр ингээд хангалттай өмнөх үерхлүүдийн талаар ярьсан учраас хэдүүлээ энэ дугаар дээр бол ингээд яг үерхлийн сэдвтэй өмнөх болсон сторинууд бол энэ удаадаа өнжөөд таад маань хэрэг сонирхол өмнөх дугаарыг үзэж болно шүү. Тэн дээр бид хоёр маш дэлгэрэнгүй сайхан ярьсан байгаа. Сая ингээд хамтрагчийн red flag, green flag байлаа шүү дээ. Чи өөрийнхөө хамгийн том red flag, green flag-ийг юу гэж бодчих? Би нэг засгыг хичээж байгаа гэж. Тэгээ жоохон хамааралтай үерхчих гэдэг. Ингээд одоо надад ингээд quality time амар их чухал яагаад энэ да. Тэгвэл тэрийг ингээд боломжгүй үед ч хүсээд идэг. Гэх юм уу? Жишээ нь амжихгүй нэг ивэл үгүй уулзъя юу? Тийм. Одоо уулзъя гэхээс илүү. Тийм. За намайг ингээд нэг газраас ирээд авчаарай би тэдэн цагт дууснаа гэж хэлээд авахуулахтаа би баяртай байх гэдэг нь да. Тэгэнгүүт за би яг одоо шууд очих боломж байдгүй. Би нэг 4 цагийн дараа л лээ. Чи тэгээ төрүүлээ тарьж исэн дээр хаа гэвэл би за хүлээч. Анхны үерхэл мөрхөлдөө муудалцажсэн шалтгаан энэ байсан байхгүй юу? Чи ингээд би боломжгүй бол чи ингээд өөрөө алхаад явж чадна. Ингээд чамайг ингээд эрхлээд тэ ингээд нялхраад ингэж байгаа чи ойлгож байна. Гэхдээ чи хүн чи ингээд 2 хөлөөр алхаа явж болно. Таксиин цугаад явж болно. Тэгээд чи өөрөө хараад тэ амраад хоолунд хийж идээд тэгээд байжсэн дээр гэдэг үнцгийг би ойлгож байгаа хэрнээ чадахгүй байгаад тийм. Чадахгүй ингээд хүлээгээд урт ирээсэй. Тэгээ ингээд 4 цаг хүлээсэн хүн ямар олигтой зан ааштай байх вэ тэгэл ямар өрөөөртэй ингээд тэгдэг ч юм уу. Яг ийм амар магадгүй амар busy хүмүүсийн хувьд red flag байж магадгүй. Green flag маань болохоор би халамжтай юм шиг санагдаад шүү дээ. Халамж одоо green flag үү гэдэгхгүй. Байж болно шүү дээ. Одоо ингээд андаатай ингээд танилцж байгаа байлаа гэж бодъё би. Тэнгүүд яг тэр танилцах процесс чамд яг ингээд яг ямар байвал тааламжтай бэ? Бүр ургууд болоод хариулахаас өмнө танилцчихлаа гэж. Ингээд энэ үгүй юм байна. Шууд уулзъя гэх юм уу? Эсвэл зүгээр ингээд энд кофе шоп сууж ах очсон яриа өгөх юм уу? Instagram-аар бичээд ороод ирэх юм уу? Аль нь л гоё юм гэж. Одоо намайг нэг хүн даглаа. Тэгээд дагснаа зураг мургийн маань хараад зүрх мөрх дарснаа маргааш нь хойлоо уулзах гэвэл би ойлгоно. Асуудалгүй. Тэгээ гэд хэрэг зөрүүлээ таалагдчихвэл. Гэхдээ паблик газар уулзах ч юм тий. Эсвэл бол бүр ингээд намайг дагцсан, би дагцсан тэгснэ ингээд нэг юм зүрх даралцж маралцаал юм яах гэдэг нь мэддэггүй байж ийснаа нэг өдөр бичээд ороод ирвэл бас гоё. Одоо тэгтээ бихтэр хэр танилцсан юм болоо те. Зүгээр ингээд гудамжинд явж яхад Instagram-аа өчөж гэвэл би нэг тэр надад гоё санагдахгүй. Нэг туртай байхгүй. Энэ хоёрт илүү тогтлох юм уу нэрээ? Одоо ч тэр өмнө ч тэр яг нэг төрүүлж алхам хийхдээ хэрвээ. Төрүүлж алхах нь. Төрүүлж алхах нь аандаа. Нэмэр төрүүлж алхах. Би өстой үнэхээр яг амьдралдаа нэг ч удаа ингэж төрүүлж алхам хийж үзээгүй. Тийм болохоор өнгөрсөн доор дээр хойлоо ярьсан ш. Тийм болохоор магадгүй яг өөрийн 100% таалагдсан хүндээ ингэж хүнтэйгээ харилцаж үзээгүй магадгүй гэд бодогцсон. Гэтэ одоо яг стил би чадахгүй бах. Тэгээд хэрвээ чадсан бол тэр зөргийг маань амар үнэлэх хэрэгтэй тэр хүн. Одоо эхний алхам маань би ингэж хай май гэж бол бичихгүй бах. Эхний алхам маань магадгүй зүгээр л нэг сторины зүрх ч юм уу тий. Эсвэл нэг битгүй магадгүй эможи ч юм уу байх. Тэр маань ингээд маш их зариг учраас тэрийг үнэлээд ингээд цаашаа авч явах хэрэгтэй. Чамд ингээд танилцж байгаа хин нэгэн гарч ирлээ гэж бодъё. Тэгээ та хоёрын дунд ингээд conversation-д өрнөж байгаа. Магадгүй одоо юу чат байж болно эсвэл ингээд бит дээр уулзж байгаа байж болно зав. Тэр уулзалт тэр харилцан чатлалт донд яг ингээд ямар төрлийн асуултууд
ингээд гараад ирвэл чи нөө юм байна гэдэг сэтгэл төрхөө. Өөх. Одоо эхний уулзалт тэрнээ дөнгөж амар хувийн амьдрал руу орох мөрөх ч юм уу. Тэр мөр чамд тэр чухал уу? Хувийн амьдрал гэхээр одоо Аав ээж чи юу гэдгөө мэдэх ч юм уу. Үгүй хаа. Зүгээр. Ингээд яг намайг таньж мэдэх гээд байгаа л процесс гэж ойлгох юм байна. Зүгээр юу тухгүй вэ гэхээр XTV гэл. та асуудалгүй хаа. Тийм үү. Тийм. Тэр асууж байгаа юм болгоныг л би намайг таньж мэдэх зорилгоор л гэж ойлгох байх. Зүгээр асуулт гэхээс илүү нэг юм за магадгүй үйлдэлүүд тэгээд бас ингээд нэг юм шууд ингээд юм одоо дотн харилцаа орох талаар ярих эсвэл тийм юм яриануудаараа шийдэх ч юм уу тий. Ингээд зорилго нь тэр хүний зорилго нь угаасаа өөр байгааг мэдчихвэл тэр бол угаасаа амар фейл болох байх. Анхны удаа болцлоо гэхэд намайг шууд хацар мацар дээр үнсгэж оролдох ч юм уу тий. Ингээд ус мөсээр оролдох одоо юу гэдэг юм. Бид ингээд зөвшөөрлөхгүй. Тийм зөвшөөрлөхгүй хүрэх анхны хэдэн болцоо нэр. Бусдаар тэгээд ихэнх яриаг хөрхөн аваад явчих байлгүй дээ. Учиргүй чи сард хэдийг олдгүй гэхгүй л бол тий. Цалин чи хийдэ. Машинтай юу байртай юу л гэдэг байхгүй гайгүй. Окей. Андаг ер нь бол ингээд ойр тойрных нь бол ингээд айгу boundary set-тэй хүн гэдгийг мэднэ. Бас айгу шудраг гэдгийг мэднэ. Чи яг ийм харилцаан дээр, хосын харилцаан дээр чинь ингээд нэг их юм таалагдаад байгаа биш хүн ингээд чам руу ингээд баян ингээд юм уулзъя тэгээд тийм ингээ гэл санаачлахад баян гаргаад байлаа. Чи тэгтээ тийм дуртай биш байгаа. Ийм үед чи яг ингээд нөө гэж хэлж чадах уу эсвэл ингээд би энэ хүнийг таньж мэдэрч дуусаагүй байгаа штэ гэдээ үргэлжлүүлээд ах уу? Эхнээсээ таалагдаагүй бол бараг тэгээд л харьцахгүй өнгөрч өгөх хаа. Нэг юм жоохон юм байгаад жоохон л юм байвал уулзсаар байгаад тэгээ би ер нь ингээд тасаад дурлцдаг. Тийм болохоор ингээд жоохон л юм байвал тэр хүнтэй уулзаараа тасаад дурлчих магадгүй юм. Бүр анханасаа бүр яг 100% нөө байх юм бол тэр хүнтэй угаасаа юу ч битсэн тэгэл харьцахгүй блоклоод эртхэн олцсон дээрх. Чамд одоо яг нэг юм юу вэ нүү? Төсөөлөл гэх юм уу? За. Миний ирээдүйн би биндээ хайртай болох гэсэн төрлийн хүн маань нэг ийм байвал гэсэн төсөөлөл байгаа юу? Эсвэл хараахан сууж амжаагүй байна уу? Тийм одоогоор яг тийм бүрэн төсөөлөл байхгүй хаа. Зүгээр түрүүний хэлснээр ямар ч байсан миний хийж чаддгүй юмыг чаддаг. Мэддэггүй юмыг мэддэг. Тэрийгээ гоё сонирхолтой ярьдаг. Тэгээд ямар ч байсан яг юм оюун санааны левелийн хувьд надаас илүү байх гэх юм. Царай хэр хамаатай вэ? Царайлаг байвал давуу тал болно. Өндөр байвал давуу тал болно. Юу царайстаа хартгүй юм байна гэж би өөрөө ойлгоод байгаа. Гэхдээ чинь нэг гоо зүй мэдрэмж гэж байгаа штэ. Тэрэнд маань нийцвэл болох байх. Ер нь бол мачур байх хэрэгтэй юм шиг байгаа. Би яг ингээд бодглохлоор би бас хөрхөн мачур юм шүү гэж бодогдоод байгаа хгүй юу. Тэгэхээр надаас илүү мачур те илүүтэй эргэтэлэг бүр ингээд маш эргэтэлэг хүмүүст илүү татагддаг. Окей. За энэ хэсгийн сүүлийн асуулт. Аанда яг одоо relationship-д хэр бэлэн байна вэ? Хэрвээ бэлэн байгаа бол ямар төсөөлөл байна? Би арай илүү юм олон дate хийгээд олон хүн таньж мэдэх нь чухал юм байна гэж бодож иж болох юм. Эсвэл зүгээр яг ингээд зөв хүн зөв цагтаа гараад ирэх үлгүүдээ гээд хүлээж байгаа байр байдалтай байж болох юм. Яг би одоогоор яг юм урт хугацааны харилцаанд дахиж орох тийм сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа гэх юм уу? Нэг юмнаас айгаад байгаа гэх юм уу? Одоо ингээд надад таалагдж байгаа хүн гарч ирж штэ. Гэтэл ингээд таалагдаад идэг. Тэр хүндээс би таалагдаад идэг. Гэхдээ би яг миний сэтгэл зүй өөрөө урт хугацааны харьцаанд бэлэн биш байхлаар тэр хайрын хүнийг гомдоочих үдээ гэд амар шаналаад байхгүй хүн дээр шаналаад би дэ овер тинкер юм айгу. Уул нь бол би ингээд зөв хүн зөв цагтаа гарч ирдэг. Өнгөрсөн дүлцэн хүмүүс гарч ирэх хэрэгтэйсэн болохоор л гарч ирсэн гэдэг юмд амар итгэж байгаа хэрнээ урт хугацааны харилцаа юу гэд бодлоор ер нь бол яг бэлтгэлтэй биш аа. Өстой who knows одоо юу ч болох юм бэлээ. Тэгэд үнэхээр яг миний заяаны хань the soulmate гэд яг мэдрээд нэг хүн гараад ирсэн чинь би урт хугацааны харилцаанд бэлэн биш байна гэд өнгөрөөвл бас хайрын юм одоо өстой. Тэгэхээр би тэгтээ яг өөрийгөө хориглосон юм алга. Нөгөө талаараа бас надад угаасаа би тэгж чадахгүй хаа. Тийм олон хүнтэй болцоод ч юм уу ингээл one night stand-ууд хийгээд нэг юм чадахгүй бах. Тийм тэгэхээр зүгээр хэрэг надад таалагдчих байгаа хүн гараад ирвэл би чиндээ таалагдчих байна. Гэхдээ би ингээд сайхан юм тэ харилцаа дуусгацсан. Одоо сайхан гэдэг нь
Уул нь хугацаа өнгөрсөн л дөө. Гэхдээ миний саяхан л байгаад байна л та. Тэгээ ийм харилцаа дуусгасан. Тэгээд урт хугацааны харилцааг би хүсэхгүй байгаа. Тэгээд хоёлоо яг яах уу гэл амар сайн ярилцээл гэж бодсон шүү дээ. Хэрэг хүн гарч ирвэл тэгээд тэр хүний бас хэр ойлгох бас шалтгаалах. За хэдүүлээ энэ хэсгийг ингээд өндөрлөе. Чамайг ярихгүй бол яана. Би чамайг яруулж чадах болов гэдэг амар санаа зовсон гэх юм уу. Тэгээд урт болж байгаа болохоор бас ер нь баяртай л байна. За хоёлаа подкастынхаа төгсгөл хэсэг рүү орж ийн. Тэгээд би энэ хэсэгт юу ярихыг хүссэн бэ? Тэгэхээр анда саяны одоо 2 сарын 7-нд болсон төрсөн өдөр нь чамд ер нь ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Би ингээд андагийн надтай ярилцж байгаа байр байдлаас ажиглахад би жишээ нь ингээд ерөөсөө 29 насаа миний 20 насны сүүлийн одоо жил мэл гэж ерөөсөө бодог байхгүй. Тэгээ би чамайг тэгж ярьсан чинь нэг тийм шүү дээ. Нөө хожуудаж шалах гэдэг юм ааш тий. Чамд яагаад тийм мэдрэмжүүд төрсөн юм бол happy байсан уу, гонигтай байсан уу, мэдрэмж нь ямар байсан бэ? Саяны 29 насны төрсөн өдөр би ер нь яг төрсөн өдрөөр амар эморч өнгөрөөдөг. Тэгээд эморч өнгөрөх маань надад гоё идэхгүй. Зөвөр би ганцаардах нь амар гоё идэг төрсөн өдрөөрөө. Тэгээд өнгөрсөн 5 жилийн төрсөн өдөр болохоор ингээд дандаа хүнтэй хүмүүстэй байсан байж таарад. Тэгээд энэ жил яг ганцаараа тэгээд ингээд хинээс ч юу ч хүлээхгүй. Хэн ч намайг баярлуулаасаа гэж хүсэхгүй, бас хүлээхгүй. Яг тийм төрсөн өдөр болж өнгөрөөд. Тэгээд би яагаад яг 20 тооны сүүлийн нас гэд ингээд нэг тиймэрхүү бодол орж ирсэн бэ гэхээр амар сонио. Сүүлийн харилцаатай маань амар холбоотой. Гэх юм уу ингээд 5 жил одоо тэр үерхэл шүү дээ. 23 наснаас маань үргэлжлээд насан туршдаа намайг хүн хөлтөл маань үргэлжилсэн бол би тэр үерхэлд хизээч харамсахгүй. Ингээд үнэхээр аз жаргалтай тэр үерхэлдээ happy сэтгэл хангалуун байхаар байгаа хгүй. Гэтэл нөгөө нэг амар урт удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн харилцаа маань 5 жил болоод дууссан чинь яг тэр 5 жил зөв 5 жил байсан уу гэж амар ямарсан байхгүй. Яг 23, 24, 25, 26, 27, 28 гэд яг тэр наснууд ингээд намайг өөр юм үзэж туулахад зарцуулагдаж болох байсан. Нас магадгүй өөр юм хийж бүтээхэд зарцуулагдаж болох байсан нас байтал би 20-ын дийлэнх үеийг тэгээд өнгөрчихөж байгаа юм биш үсттэй гэж яг тухайд тийм мэдрэмж орж ирсэн байхгүй. Тэгээ байж яснаа үгүй юм байна гэд сайхан бодсаахгүй. Яагаад гэхээр нөгөө нэг харилцаагаа өөртөө ингээл дүгнээл байгаа штэ. Саяны 5 жилийн харилцаа яг за төгсгөл нь тиймж таатай байгаагүй ч гэсэн ер нь процесс ямар байлаа та эхлэхдээ голдоо өрнөл тэ ямар байлаа гэж бодглохлоор ингээд 5 жил нэг хүнтэй байж хахаар ингээд нэгэн л хамт бид хоёр цаашлахгүй бол 5 жил харим дуусчлаа гэж бодсноо эсэргээрээ ингээд би тэр хүнтэй 5 жил байх эсвэл бол аюу олон хүнтэй тэ 3-4 хүнтэй ингээд үргэлж салах тэр 5 жилд ойлгох ойлголцлын зүрүү яг үнэндээ энэ нь илүү их 5 жил нь арай илүү их юм шиг надад санагцаахгүй. Тэгээ нөгөө талаараа ингээд хүнд үнэнч байх хүн яг ингээд чин сэтгэлээсээ би хайрлахтаа ямар байдаг эсвэл бол би яг ямар дуу хүн татагдаад байдаг ямар дуу хүнийг би яг нөхрөө гэж сонгох ёстой ч юм уу те бүр ингээд ийм гэрлэлт гэдэг ийм beyond юмнуудын талаар айгүйх ойлгосон харилцаа байсан. Тэгээ тийм болохоор за 20-ийн сүүлийн насмаас гэдэхээс илүү зүгээр насанд ач холбогдлохгүй болоод зүгээр л яг болох хэвээр юм болтгороо болсон. Тэгээд одоо л энэ 5 жилийн харилцаа дуусах хэвээр байсан учраас дууссан. Тэгээд одоо яг дэлхий чамд ингээд хорвоо бурхан чамд ингээд зүгээр одоо л яг ахаад explore хий. Чамд угаасаа хангалттай нас байна гэд яг энэ зүйлийг доголдож байгаа юм байна л гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн гэх юм уу. Анда одоо яг юун дээр төвлөрч байгаа вэ? Өөрийгөө одоо илүү хийлгэх дээр ч юм уу эсвэл бүр ингээд ажил мэргэжил дээрээ ч юм уу эрүүл мэнд дээрээ ч юм уу зорилго юм гэх мэтчлэн. Би одоо бол яг л би юу хийж чадах вэ гэдэг дээрээ илүү төвлөрч байгаа юм болов. Миний потенциал юу байна? Тэгээ тэр бүгдийг хийж үзье гэдэг дээр л амар төвлөрч байгаа. Би юу чадах вэ? Тийм би юу чадах вэ? Мэдгүй яагаад ч юм юу болохыг мэдгүй юм гэхдээ би ингээд ирээдүйн амьдралтаа л амар догтлсон хүн байгаад байгаа. Нэг юм бүх юмны хувьд надад ингээд чи аюу том зүйлийг давж тулсан. Тийм болохоор бэлэг гэд ингээд надад цаг хугацаа өгöd байгаа юм шиг. Тэгээ тэр нь мэдээж хичээл сэтгэлийн араас л ирхэл ах л та. Тэгээ тийм болохоор яг тэрэнд амар төвлөрөөд байгаа юм шиг. Би юу хийж чадах вэ? Өөр миний хийж чадах юм юу вэ гэд нэг тийм юмнууд дээр төвлөрөөд оны анхны дугаар дээр хэлсэн шиг ингээд бусад юмыг үнэхээр хайж чадчих байгаа да. Амар таатай байгаа. Би яг өчигдөр ээжтэй уулзаад тэгээ ээж
ээжтэй хоёр ингээд хамт хоол моол идээгүй, хамт гадуур алхаагүй, ээжтэй ингээд шопинг хийж мэгийгүй амир удаад. Тэгээ өчигдрөл тэгж хийгээл ээж амир хүрхэн баярлал явсаахгүй. Тэгээд яг бас хажуугаар нь би яг тийм ээжд хүртэл зориглоод хэлж байгаа байхгүй. Ингээд та ингээд ирээд надад аль болох ингээд болж бүтэж байгаа юмнийхаа тавхай яраарэ. Тэгээд асуудал байвал би үнэхээр яг өөрийнхөө асуудалтай дийл хийгээл явж байгаа учраас үнэхээр яг ингээд таны тэр асуудлуудад би ингээд шийдэл гаргаж өгч чадахгүй учраас зүгээр санаа зовхоос өөр юм хийж чадахгүй. Тэгэхээр ингээд илүүтэй гоё болж бүтэж байгаа гоё юмнуудынхаа тухай яраарэ гэд хэлж ихлээр бүр ингээд амар яг бодглохлоор ер нь яг өөр дээрээ л амар төвлөрөөд тэгээд яг юм хийл хийх гэдэг тал дээр би нэг тийм амар чигээгүйгээр цаанаасаа эсвэл тэгээд болч юм болов уу мэдгүй ерөөсөө би хийл хийх ёстой одоо энээс ангиж рах ёстой ийм одоо сэтгэл зүйн байлаасаа гарах ёстой юм өстой гэж ерөөсөө хичээгээгүй ингээд цаанаасаа дэжгүй болоод байгаа юм шиг санагцсан. Гэхдээ яг нөө өнгөрсөн дугаарыг хийж яхад би бодсон бүрэн эдгэрэлт бол байхгүй тийм ингээд гомдол ч юм уу те нэг юм байгаа мэнэ гэдгээ бас ойлгосон шүү дээ. Тэгээд яг хүндэрчгүй л цаг хугацаа имжлэх байх гэл бодвол байна та. Одоо сүүлийн асуулт надад нөгөө нэг миний спешиал дугаарыг би саяхан ингээд энэ дугаарыг хийх гээд үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь надад амар гойсон. Тэгээ би ингээд тэр чинь их удааг байгаа шүү дээ. Өнгөрсөн жил хийсэн гэсэн. Тэгснээ би ийм юм бодож ирсэн юм уу гэдэг юм. Гэт нэг юм өөрийгөө өнгөрсөн өөрийгөө харж байгаа юм шиг сонир мэдрэмжээс байхгүй. Тэгээд хоёлаа магадгүй энэ дугаарыг за ямар нэг шалтгаан гараад юу болголоо гэхэд паблик байлгахаа боллоо гэхэд зур прайд болгоод өөртөө үзэх хэмжээний би ажил таних гэж бодож байна. За магадгүй жилийн дараа магадгүй дараа ажлынхаа төрс өдрөөр бүр байлээ 5 жилийн дараа дахиж үзье гэж бодвол ингээд ирээдүйн өөртөө хандаад яг өнөөдрийн андаа гас хандаж хэлвэл юу байх вэ? Юу л юм бэ? Яг ингээл нөө ажил төрөл одоо юу ч хэдий бүх юм угаасаа асуудалгүй байх бах. Тэгэхээр зүгээр яг юм одоо хүн өөрийгөө ингээд тодорхойлсон тодорхойлолт өгдөө шүү дээ. Би одоо ингээд өөрийгөө одоо уг дотроосоо тий гүнээсээ нэг юм би юм хүн тийм жинжин шугам алдаж болохгүй шүү гэдэг нэг тийм зан чанар миний дотоод хүн байгаа шүү дээ. Тэгээ яг тэр дотоод хүн л алдагдаагүй нэг юм одоо тэр маань магадгүй нэг юм амар хөөрхөн юм одоо хүүхдүүдийг юм цагаан цаас гэдэг шиг би нэг надад дотор маань нэг юм нэг хөөрхөн хүн байж байгаа юм санагдаад байхгүй нэг юм хүүхэд шиг ч юм шиг нэг юм хинэггүй томоогүй одоо юу ч хэдий тэгээд юм өрөвч тийм хүн байж байгаа юм санагддаг. Тэгээд яг хэдэн жил өнгөрсөн бай тэр хүн арилаагүй дотор хүнээ алдаагүй байгаасай л гэж амар хүсэж байна. Алдаагүй байгаа байхаа гэж найдаж байна андаа. Хийн болгоно гэж зорьсон юмнууд бол ч угаасаа чадхалахаар чадсан байж байна. Тийм болцсон л гэдэг юм чинь. Амар overthinker хүн хэрнээ би ирээдүгөө ерөөсө бодож чаддаг байхгүй юу? Би одоо ийм байранд амьдраад ингээд одоо ийм хүүхдүүдтэй болоод хэдэн хүүхдтэй болоод тэгээд тийм улсуудаар аялаад хөвшин бахта би тэгсэн байна гэдэг тийм юм яг деталь ерөөсө орж ирдэг байхгүй юу? Тэгээ би тийм ч гэсэн зүгээр ингээд угсаал асуудалгүй гоё байх гэдэгт амар ихтэй байгаа. Үчигч ямар нэг мото байгаа юу? Би таах уу? За болно штэ. Мөн үү шүү. Харин би яг 9-д аягүй тийм юу хүн юм шиг хамаа. Ямар хүн? Болгодог юм уу? Хоёлаа ингээл та жишээ. Чи миний сөрөг болон эрэг нэг зан чанарыг тодорхойл тоо. Чиний ингээд хамгийн сайн чанар ч заа юу. Надад ингээд тийм зүгээр юм асуудал гэж харддаг юм шиг санагдаад тий. Одоо жишээ нь ингээд бид хоёр ингээд харилцсан ингээд нэг юм асуудлуудаа ярилцчихлаа гэж төсөөлье заяа. Тэгэнгүүт би болохоор асуудлаа бүр яг ингээд асуудал гэж хараад тэрэндээ шаналаад байдаг. Тэгэнгүүт аандаа болохоор одоо тий яах вэ гэлээ. Энд чинь ингээд асуудал гараалаа ирсэн биз тэгээ одоо зүгээр шийдэх талаас нь бодъё гэдэг ч юм уу тий. Тэгэл яг нэг юм саяны хэлснээр нэг юм болно штэ болгоно би чадна гэдэг нэг юм тэр энерги чинь надад амар нөлөөлдөг гэх юм уу. Тийм үү. Тийм чамтай яг тийм conversation хийсний дараа надад тэр асуудлууд нэг тийм асуудлын хിവэр мөн үү мөн гэхдээ зүгээр нэг юм болгочих болох юм шиг санагддаг. Тийм болохоор би чамтай асуудлууд ярих амар дуртай. Сөрөг гэдэг ах юм хэцүү дээ. Манай хүний нөгөө нэг юм сэтгэл зүй жоохон роллер костер байж магадгүй гэж боддог заа. Ягаад тэгэхээр ингээд хоолоо ингээд зэ подкастаа хийгээл ингээл ийм бичлэгүүд хийгээл би энийгээ хийгээл ингээл ална гэж нэг юм яриа ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт маргааш нь магадгүй ямар нэг бичлэг устгацсан байж магадгүй заа.
яг тийм үйлдэлингүүд нь би яг юу хүсэж байгаа бол гэдэг мэдхэд амар хэцүү байдаг гэх юм уу? Тийм тий. Ой над роллер костер чи яг миний red flag-уудын нэг баха. Би үнэхээр яг тийм заяа. Үнэхээр яг минийх ингээд илтэд савлгаатай байдаг юм шиг санагддаг. Тэгээ нэг юм нэг өдөр ингээд бүх юм болох юм шиг. Тэгээ нэг маргааш нь босоод ирэхээр болохгүй юм шиг. Одоо ингээд ажил дээр ялангуяа тийм заяа ингээд яг тэрт оройны л бодлоо л гэдэг л дээ. Орой бодсон ингээд бүх санаа да ямар гоё санаа вэ гэ. Тэгээд яг өглөө цаасан дээр болгохаар ямар тэнэг санаа вэ. Гэт яг ерөн зөв хувийн хүн дээр тэр орж гарч магадгүй. Тэгмэт яг өсөө болохоор намайг нэг юм айгу эрэг талаас нь хитрхийг хараад байдаг юм шиг надад санагддаг байхгүй. Одоо хүн чинь угаасаа л хар бараан тэ цагаан сайн муутай тийм байгаа шүү дээ. Тэгмэт би болохоор ингээд сая ч гэсэн миний сүрэг юмны талаар айгу бага ярьлаа. Сүрэг юмныхаа тухай жоохон ярья. Тийг бол балансчгүй гэж. Би бол айгу тийм одоо энийг айгу л их хэлж байна. Би айгу түргэн ууртай байхгүй юу? Түргэн ууртайгаас гадна түргэн ааштай, түргэн зантай гэх юм уу? Яг чаавс эцсийн үр дүн нь л дэжгүй байгаад байдаг болохоос миний амьдралдаа зарим гаргасан шийдвэрүүд ингээд юу ч бодохгүй шууд ингээд хийж мэдсэн. Тэрний хаан горыг амссан зүлмүүлж бас байж хайгуу үүсэхгүй нэг юм. Юмд ингээд бодцоод хөдлөн гэхээс илүү шууд эмоцаараа шууд хандчихдаг. Тэг би бас ингээд ажил дээрээ заримдаа хитрхи ууртай байдаг юм шиг санагдаж манайда тэрийг засч массаад байгаа байхгүй одоо. Одоо миний тавьж байгаа шаардлагууд буруу биш те ингээд хариуцлагатай бай, ажиллаа ингээд хий гэдэг шаардлагууд буруу биш боловч тэрийг гаргаж байгаа энерги нь амар буруу юм шиг заримдаа санагдаад байхгүй шууд ингээд уурлаад чи ямар сэн юм бэ цагтаа ирээчтэй гэж мэгж хэлэх мэлэх ч юм уу те. Яг тийм зүйл дээр би ингээд өөрийгөө хайгуу сул талтай гэж боддог байхгүй ингээд хүн сайн удирдах чиглүүлдэг байж болно гэхдээ тэр чинь хандлага амар чухал. Тийм гот ингээд тэрийг ингээ уураар шийтгэх гэдэг юм шиг. Тэгээ уураар хүнийг айлах гэдэг юм шиг. Карьерийн маань өмнөх үед ч гэсэн ерөн зүгээр яг тиймэрхүү алдаанаас болоод хин нэгний гомдоосон тий эсвэл бол зарим нэг ажилд наалтсан ч юм уу тий тиймэрхүү юмнууд болсон байж магадгүй юм хитрхи хатуу ажил дээр. Тэр маань амар сул тал юм шиг санагдаад байгаа. Тэгээ одоо ингээд бодглохлоор айтайхан хэлчихэж болохоор зүйлсүүд айгүй олон байсан байгаа. Тийм сул талтай байдаг. Тэрийг яг 9 ерөөсөө мэддгүү. Миний ингээд 9-гээ мэдхгүй тал юм шиг надад санагдаад байдаг. Өөр юу вэ? Өөр одоо сул тал гэвэл би анаг яг ингээд надад би амар ууртай хүчтэй гэж надад ингээд ерөөсөө төсөөлөхгүй амар сонирн байгаа. Харин тийм үү. Таны ажил дээр хялтын камер байна уу? Ганц хоёр дүрсэж харж болох уу? Өөр болохоор би жоохон залхуу юм шиг надад санагддаг. Гэхдээ тэр маань ажил дээр ер нь бол гардаггүй. Ажил дээр хийхээр төлөвлөсөн одоо юу ч гэдэм бит хоёрын хооронд явж байгаа ажлууд одоо дэлгүүрийн жижиг сажиг ажлууд, подкастын ажил юу ч гэдэм тэрэнд хизээч залхуурахгүй, бас хариуцлахгүй хандахгүй боловч яг юм өөрийн юм болоод ирэхээр амар залхуу хандчихад байдаг. Өөрийн аз жаргалын төлөө хийх юм дээр жоохон залхуу хандчихад байдаг. Тийм тэр дээр чаавс бусдад ч халбалгүй юм л та. Тийм ээ. Тийм байна да. Нэг сулсаад ах юм бол алга надад. Нэг сөргсөд сулсаад ах юм бол алга гэж бодож байна. Би нэг амир шийднэ. All about Andani гэдэг дугаар ингээд та бүхэнд хүртлээ. Андаг ингээд мэдгүй талуудыг би илүү харуулъя. Ийм хүн шүү гэдэг талаар ойлгуулах гэж энэ дугаарыг хийхийг зорилоо. Тэгээд таад маань таалагдсан байх гэж найдаж байна. Үргэлжлүүлээд хийдүүлээ сайхан нэг Cinnamon Rose-ийнхоо гэртээ бичсэн дугааруудаар ингээд байгаа шүү. Гоё ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Ураг үлтэй ихтэй өрсөнд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.